За подкастынхаа дараагийн дугаарыг их бэлэн болчлоо. За сайн байна уу? Сайн байна уу? Нөгөө нэг өнгөрсөн дугаар дээр онгод шүтээ одоо тий тэд нар ямар учиртай байсан тэрний талаар ярьсан, гэрийн онгодуудын талаар ярьсан. За одоо нөгөө нэг үргэлжлүүлээд нэг юм ярих гэсэн. Одоо нэг хуучны нэг тийм үлгэр домгийн шинжтэй юмнууд байдаг та. Одоо нөгөө нэг дөрөв яриадсан альбан тэрэн тий шулмас чөтгөр одоо юу гэдэг энэ болгон ч бол зүгээр одоо буддын шашаа орж ирснээрээ манад одоо тийм шин нэршил үүсгэсэн гэдэг ойлголт авсан шүү дээ. Тэгээд тэрний талаар ер нь тодорхой ярьж өгч. За яг альбан тэрэн гэдэг нь юу юм тий одоо тэр буддын шашны нэршлэр. За тэгвэл тэр нь одоо яг бөөгийн нэршлэр бас юу юм тий бие байдал нь ямар юм одоо хий байдал нь ямар юм. Тэр чинь ерөөсөө шашин орж ирээд Монгол бөө мөргөлд байсан тэр уул усны эзэд янз бүрийн хад бутны эзэд булаг шанд тэдний эзэд тэдэд чөтгөр гэдэг тийм томьёо нэр өгөөд дотор нь одоо томьёолоод нэрлээд тэгээ дээрээс нь зураг хөрөг зураад судар дээр бичээд тэр үетэл яаж дууддуу яаж дардгуу гэдгийг маш тодорхой бичсэн. Би санаанаасаа зохиож юм уу миний бодлоор гэж огт ярихгүй. Энэ дээр бол бүр энэ уншиж судлаж судар номыг харсан учраас ярьж байгаа. Жишээ нь тэрэн гэдэг бол эртний ёсоор бол хуучирсан чөтгөр гэж байгаа. Нэг хөлтэй. Хуучирсан чөтгөр. Тийм маш удаан цаг хугацааг өнгөрөөсөн. Нэг хөлтэй. 3 замын бэлчээр дээрээс олж авдаг байсан гэсэн. Адууны 3 замын бэлчээр дээр байдаг. Маш олон төрлийн үлгэр домог яриа байдаг тэрэнгийн талаар. Тэрний нэг ихнийх нь бол буддын шашны одоо тийм домог маягийн Монгол дээр үед нэг хүн гэрийнх нь хаягаар хараа өнгийн аяг ороод ирсэн гэсэн. Тэгээд юу ч бодлоогүй жаахан хоол хийгээд түлхсэн гэж байгаа. Тэгээ маргааш нь дахиад нөгөө аяг нь ороод хаягаар нь ороод ирэхээр нь дахиад хоол хийгээд түлхсэн гэж байна. 3 өдөр хоол хийж түлхсэн чинь халгын дайны хэмжээний зэгэл саарл тийм зүс нь харагдахгүй юм гарч ирээд тэгээ одоо эзэн минь надад танд одоо үйлчлэх юм юу вэ гэд энэ чи домгийн шинжтэй юм ярьж байгаа шүү. Домог шүү дээ. Хоол өгөөд тэгээд одоо тэр хүн дээр л одоо домог шүү энэ чи. Тэгээд нөгөө хүн яг тэр хоёр хооронд л ойлголцоод нөгөөх нь тэр хүнд л одоо хорогдсон юм шиг байгаа. Тэгэл юу хийх үгээр 9 мус юм хийдэг унтуулдаггүй. Ерөөсөө амраадаггүй юу хийх үгээр тэг хэлсэн болгоныг хийдэг. Тэгээд хурдан хийдэг. Тэр үетэл одоо будаа хальснаас нь салгах хамгийн удаан хийдэг нь шавар ус хоёрыг зуураад орхичгоор тэрийг ялгадаг байсан гэж ярьдаг. Арай жах ууддаг. Тэг унтуулдаг. Тэгээ сүүлдээ нөгөө тэр ингээд дарах гад яг очроо олохгүй. Тэгээд нэг тийм номтой лам дээр очив юм байна. Тэгээ номтой лам дээр очиод энийг одоо дармаар байна. Яаж дарж өөрөөсөө холдуулах вэ? Ерөөсөө бүхий л юмыг авчирч ирж чадахгүй юм алга энэ гэсэн чинь чи ногоон хоргоны ярьс нохон битүү туурай гэж юм олж ир гэж хэлээл явал тэгээ хорвоо ертөнцид тийм юм байдаггүй маа. Тэгээ тэрийг хайгаад одоо ингээд илэв халив болоод ингээд орчлон замхарж алгуулдаг. Тэгээ нэг өдөр дуудаж гараад ирэхэд нь за чи бүх юмыг олж чаддаг хүн нэг юм болоод ирэх юу гэдгсэн чинь ногоон хоргоны ярьс нохон битүү туурай гэж хоёр юм байгаа. Чи энэ хоёрыг олж ирэх шүү гэж хэлээд тэгээ нөгөөх нь заа гэж хэлээд алгуулж исэн гэсэн. Тэгээ тэр ногоон хоргоны ярьс нохон битүү туурай гэдэг үг чинь утгатай бол дээр үед тэрийг дарж исэн хөөж исэн үг. Нөгөө талынх нь бас нэг үлгэр домгийн нэг эрдэмтэй лам буруу харсан агуу дотор 3 жил ном уншиж агаад даалуу тоглож босгодгийн гэсэн. Тэг яаж тэр ингээ босгож ирэх юм уу? Тий одоо нэг ямар нэгэн том номын үйлдэл зарах гэж штэ тийм үү. Тэхийн тулд буруу харсан агуу дотор 3 жил бясалгал хийж ном уншаад тэгээд бэрээ гэж юм урт лам нарын одоо зодор гэх юм уу юу гэх юм дашуур шиг юм тийм юм бэлдээд тэгээ нөгөө
Тэр нэг даалуу тавьж байгаа. Тэгээд өөртөө хоёр хишил арх тавиад тэгээд нэг гүн цавнд навс хийгээд өөрийнхөө ус хажуудахтай арх хийгээд тэгээ хоёр хондог тавиад тэгээд яг тэр номоог үүсэж дуусчаад ганцаараа даалуу тоглолт гинэ. За одоо би одоо чи гэлээ даалуугаа өрөөд. Тэнгүүд нөгөөт нь гарнаасаа эхэлж бүтэж эхэлдэг юм. Тэр нь тий. Тэгэл цуг даалуу тоглож эхэлдэг гэж байгаа. Тэгэнгүүт л арх хонтголж өгөөл өөртөө усын хонтголж уугаад тэгсээрээ согтдог юм. Согтонгууд нь тэр брээгээрээ маш сайн одоо гүвж зодож эрхэндээ хурааж аваад дарамтанд оруулж шít. Эрхэндээ хурааж аваад дарамтанд эрхэндээ. Нөгөө нэг эргүүлдэг эрхэндээ. Үгүй. Одоо өөрийнхөө эрх мэдрэлтэй. Эрх мэдрэлтэй. Тэгэл одоо согтоод ирдэг гэж байна. Тэгтэн юу ч хүү зодож мэдээд тэгээ барьж аваад одоо өөрийнхөө юу болгож эхэлдэг гэж байгаа. Зарц. Нөгөө үйл хэрэг хийх гэдэг нь л да тэрийг ямар нэгэн номын том үйл хэрэгтэй. Тэгээд тийм сайн тусын тулд хийж байгаа ш тэр чинь. Тэгээд хэргийг гаргаж дуусгасны дараа дарах бас ном байдаг гин. Тэр нь Очроо бурхны үднээс уншдаг ном байдаг гин. Очроо бурхны энэ гартны мочор атгацсан зураг нь тийм байдэн ш. Тэгээ нэг өдөр дуудаад тэгдэг юм. За чи их юм хийлээ одоо их гавьяатай байлаа. Одоо хамгийн сүүлийн ажиллал хийх хэрэгтэй байна. Чи энэ Очроо бурхны ночрыг харж ийн гэж хэлдэг гэсэн. Тэгээ тийм гэнгүүт за чи надад энэ ночрыг олж ир. Би одоо чам сүүлийн ажлыг чинь даатахыг гэдэг. Тэгэхээр нөгөөх нь эзэндээ та намайг ирэхэд би олоод ирээ. Урд ингээд яг тэр харагдж байгаа уулнаас л би тавж орж ирнэ. Хамгийн гол нь танд нэг юм хэлэхэд та нохон бас л угуулсан байх шүү. 3 жил хүний нүд хараагүй нохон бас угуулна шүү гэж хэлдэг гэж байгаа. Тэгдэг юм ярьж. За тэрийг би тайлбарлаж өгье. Тэгээд нөгөөт чи яваад өгдөг гэж байгаа. Тэгэл яг эрэх төхүүлээд ирэнгүүт нь ингээд холоос харж ангууд яг тэр уул хэлсэн уулын тэнд улаан шороо манараад мар буруу ирэхсэн хууш юм. Улаан шороол манардаг гэж байгаа. Очроо барьсан л ирж байгаа гэсэн. Тэгэнгүүт нь нөгөөт чинь арцаасаа гад ном уншдаг гэсэн Очроо бурхны үднээс. Тэгээ ороод ирэнгүүт нь арцны утаанд чадал хүчин буурангууд Очроо бурхны ном уншингууд Очроо бурхан та сахиус ирж номготгож аваа тэгээ дарддаг ном байна. Тэгээ монголчууд дээр үед аргалт хөвгтэй нохон бас түүч үгээд идэг учир чинь юм. Ер нь бол 3 жил хүний нүд хараагүй цаа нохон басаар чөтгөр босгох гэж уддаг байсан байхгүй юу. Энд юунаас үсэлдэг вэ? Дээр үед манжийн засаглалын үед бөөсөн айлыг тэдэн малаар торгоод нохон басаар удах гэсэн тийм зарлиг гаргаж ирсэн гэж байгаа. Тэр чинь тэр айлд бөө байлахгүй гэсэн үүднээс тэгэж одоо доромжлон гутааж харж исэн үе. Тэгээд нохон бас бол тийм одоо айхтар. Тэр битэл одоо хөх харгал 3 жил хүн хараагүй хөх харгал бол чөтгөр болон хувирдаг юм аа гэдэг домог хүртэл байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр нохон басыг уугуулчих юм бол тэр өрөөд ирэх нь шүү дээ. Одоо яг хөө тэр дээрийн арцсан байхгүй юу? Арцсан. Тий. Тэгэл ерөөсөө янз янзын үлгэр домгийн гадна тэгтэл эн чинь бас гадна дотны янз янзын үлгэр домгийн шинжтэй юмн дээр хүртэл нэг хөлтэй чөтгөр их хурдан гэж байгаа. Бас тэр хөвсгөлийн дээр үед энэ бол бүр түүхэн бичээстэй зүйл. Төвдийн хоёр их том дүүнхрийн ван чойрын сургаал гэж одоо тэр газар цаг хугацаа хоёрыг орон зайг товчилдаг тийм амар том эрдэмтэд дүүнхрийн ван авч чойрын сургаалын эзэмссэн буюу цаг хугацаа орон зайг үл хамааран явдаг тийм хоёр эрдэмтэй ламыг Монгол руу илгээгээд тэгээд тэр хоёр ламын Монголоос очиж эрдэнийн тэр одоо Монгол лам нар илүү чадaltaй байна, хүчтэй байна. Хотогт хойлгаад их төрж байна. Тэгээ маш их одоо эрдэмтэй тэр судрыг холгаалж иргээд хамгийн одоо супер хүчтэй хоёр ламаа явуулсан байгаа. Тэгээ манай тэр Монголд ирээ нөгөө хоёрын судар холгаалаа зүхтаасан байгаа. Тэгээ авч хойноос нь нэхэж гүйцэхгүйсэн гэж. Ягаад гэвэл газар тавчилдаг эрдэмтэй. Газар бус ингээд. Тэнгүүт л одоо тэр хөвсгөлийн хоёр том зайринг, нэг том зайринг гойсон гэсэн. Тэр нь одоо бичснээр бол тэр гүнг гэж их алдартай зайринг гэсэн үр хөвгт нь одоо хүртэл бөө байдаг юм гэсэн. Их том зайринг тэр гүнг зайрин дээр өлийн давааг давж очиод тэгээ уулзаад тэгээд ийм очиртай ингээд судар номоо алдчихлаа туслаач гэд ихсэн гэсэн. Тэгсэн нөгөө гүнг зайрин одоо би өөрөө ганцаараа дийлэхгүй бас нэг бөөтэйгээ би тэрнийх нь нэрийг мартчихчих. Энэ интернетэд байгаа тэр дом бүр төв. Тэгээ тэр бөөтэйгөө нийлээд тэр судрыг чинь авч өгье. Үлийн халзан даваан дээр уулзъя хийсэн гэсэн. Тэгээд яг тохирсон ёсоор үлийн халзан даваан дээр уулзаад бөөлөд тэр хоёр янзын чөтгөр дуудснаас нэг нь туваагийн нутгаас зэсэн хошуутай тийрэн олзолж авчирж ирээд
Тэгээд тэр хоёр лам руу явуулсан байдаг гэж байгаа. Илгээсэн. Араас нь илгээгээ хөөлгөө тэгээд тэр нь чи нөгөө хурдан хөлтэй гэдэг нь тийм учиртай. Тэгээ өхөө илгээж нөгөө хоёрыг номготгож даруулаад одоо ухаалцсан юм уу гэсэн юм уу нам газарт нь унгаад тэгээ одоо бушуу түргэн очиод аваарай гэд. Тэгээд очиод авахд одоогоор Өмнөгөө аймгийн Сэгс цагаан богд гэж байгаа зү. Яг тэр хавьд гэж байгаа байхгүй юу. Хоёлоод өгцөн шахуу хөвтөжсэн гэж байгаа. Тэгээд анх удаа бөө хийн тусламжтайгаар Монгол ам нар судраа авуугд бүр тэмдэгсэн. Тэгэхээр эн чин домгоос гадна маш эрдэм чадалтай хүчтэй бөөнөр тэр альбанч вэ, тэрэнч вэ тэрийг захиран зарж үйл хийлгдэг байсан. А тэр одоо орчин цаг руу шилжин одоод нөгөө муу юмтай нөхцөөд муу зүйл муу юм хийдэг гэдэг үүднээс тэрийг одоо энэ хорлж ийн биед нь тэрэ орчлоо, биед нь альбан орчлоо, арх уучлаа, галзуурч ийн гээд байгаа боловч зүгээр яг үнэндээ бол тэр альбан тэрэн гэдэг чинь нэг тийм хүнтэй таарад одоо энэ хот хүрээ газар яваад идэг юм мэддэхгүй юм. Тэрий чинь нэлээд эрдэм чадалтай бөөнөр хүртэл барьж ном утгаж ламнар хүртэл нэлээд том ном уншиж үйл хэрэгэндээ зардаг ид болохоос биш. Авцраар харж одоо тэгээд юмд зардаг буцаагаад өөрөө ном утгаж үгүй хийдэг юм ба. А сүүлийн үеийн одоо нэршлийн хувьд альбан гэдэг бол тийм одоо муухай тэрэн гэдэг бол ховдог шунхай гэдэг үүднээс л хүнийг хорлогдвол альбинтцэн тэрэнтцэн гэж томьёолоод байгаа боловч яг тэр альбин тэрэн ад зэтгэр гэдэг юм бол одоо альбин тэрэн гэж тэр айхтар зүйл бол баргийн хүнд үзэгтэй байхгүй. Баргийн ер нь бол барагтаа ирэхгүй юм биш мэддэхгүй. Энэ зүгээр хүн өнгөрөөд сүнсэн төрөл болохоо байхад энэ манай зуурдын орчлонд гацаад асар олон жил болоод одоо тодорхой хугацаанд гацаад тэгээд нэг одоо сүнс гэдэг чинь тамхины утаа шиг жаахан шаргалдуу туяатай зүйл эхлээд хүний биенээс сална. Гэтэл тэр сүнс тэр одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаас энэ хорвоо ертөнцийн зуурдаар буюу гинтээр одоо ажил үйлсээ гүйцээгээгүй залуу баг гинтийн одоо хорлолоор өхвөл тэр хорогдонд хорогдож байж байгаа тухайн нэг газараас нөгөө газрын хооронд гүйдэг болж эхэлнэ. Тэгэхээр бид гүйдэлтэй газар гэж тайлбарлана. Тэгж явж байгаад нэг газар очиод одоо хоосон байшин сав эзэнгүү газар очиод бугшчих юм бол тэрийг бугтай газар гэж нэрлэнэ. Тэгээ энэ мэтлээ ингээд бүгдийг маш одоо утга зүгээр нь будын шин томьёолоод гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр энэ юу хэлэх чинь гэвэл хүний сүнс нас бараад ямар нэгэн хорлолын үүднээс өнгөрөө тэр хүн муу юмтай нөхцөж сэтгэл санаа оюун бодлоор энэ хорвоод үлдээд дараагийн бие махбодоо удирдах чадахгүй жаахан сэтгэл муутай арх дарсанд хорлогдож байгаа хүний бие махбод нь шингэжж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө удирдахгүй ухаан санаа нь балартаж амиа хорлох галзуу солиотой юм шиг арх угаад одоо чом нохоо шиг үлдэг барьдаг нүцгэн шалтан гүйлээ барьлаа энэ хүн биш болцсон байна гэд зарим нь шархад руу аваач чинь зарим нь лам бөөрөө аваач чинь тэр чин тэр үхсэн хатсан тэрийг бид нар нийт нэг одоо зүгээр нэг ам хэлц үг хэлцээрээ бол энэ тэр гэж альбилдчихлгээд л одоо зүүрлэж хэлж байгаа байна. Түүнээс бол бодит яг тийм бол болоогүй юм шүү дээ. Үгүй яг тэр тэрэн гэж юмтай нөхцөд байгаа юм биш ээ л гэж хэлээ. Тэр чин тийм одоо хүнтэй учиргүй нөхцөөрөө архичин тамхичин болоод идэг биш ээ л гэж хэлж байгаа хгүй юу. Яг энэ бол ялгаж ойлгвол тэгэхээр байгаль дэлхий хад булаг одоо тэр дээр үеийн бөөнөрийн бөөлж исэн онгод нь гэсэн чинь лусын эзэн зан нагаар зан гэж байгаа зан гэж юм байдаг гэж байгаа. Тэрийг будын шинээр зангийн хорлол буюу хүнд ус их саад дотор болдог мөртлөө тийм хоёрт нь хад булаг шандны эзэд гэж байгаа. Тэгэхээр тийм дандаа нөгөө л яриад байсан ад альбин юмнууд байгаа. Тэрийг бол уул усны эзэд гэж нэг талаасаа нэрлэж байгаа. Тэнд чи очиод тэр зүгээр байсан булгийн усыг бузарлаад ч юм уу тэнд байсан чулуу савыг эмтлээд авчгаар орон байраа эвдүүлсэн юм чинь тодорхой хэмжээнд хүн хорлон доо. Гүйдэг болно доо. Тэгэхээр энэ хүн хорлонгууд энэ одоо альбинтчиж тэрэнтчиж гэдэг бас үг гарч ирж байгаа юм. Энэ маш том одоо ойлголтоор ойлгож би бол домог талаас нь бас тайлбарлаж ярьж байгаа шүү. Нэг талаасаа. Тэгэхээр
ийм зүйл хүнтэй таарна гэж байхгүй. Хүнтэй юу таарад байна вэ гэвэл хүн сэтгэл санаагаа удирдах чадхаа байгаад ямар нэгэн бие тэмэнд удирдуулах уу архинд, тоглоомонд тийм ээ, өөрийнхөө тоглоомонд, архинд, хар тамхинд эсвэл одоо ямар нэгэн тийм юмд одоо итгэж өөрийгөө удирдуулвал ийм төрхөн зүрийн юмд эзлэгдэж хорлогдож байгаа нь тэр бол одоо төрөл олоогүй маш их удаан энэ бидний энэ одоо 3 хэмжээст орчлонгийн дундх буюу одоо энэ завсрын ертөнцид одоо оршин тогтнож байгаа тийм зүйлд хүн эзлүүлж байгаа юм. Тэгэхээр чихэн дээр нь яриад харагдаад ингэ гэсэн үг зүгээр нойргууд нь шалтгаангүй үс гэцэг нь унана ямар ч шалтгаангүй айхтар одоо ааш цан эвдрэн хөл гар өвчин тусч эхлэн оншгүй. Тэгэл энэ болгоны чинь бид нар нөгөө Монгол ёсоор юмд хорлогдчихвоо сүлд хэмэр унчуу гэл ингээ заавал нэг юм физик бие биш нэг далд хумсар сүнсэн бие үзүүлэх гээл тэр тухайн хүнд очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна гэвэл миний яриад байгаа тэр үлгэр домгийн чөтгөр олдохгүй. Тэр чинь баргийн бөөтөж таардаг гэд биш. Зүгээр хүн өөрийгөө удирдах чадахгүй болчвол чи ямар нэгэн юмд удирдуулнаа. Тэрний цаана дон хорлол гэж юм. Одоо хад донгийн чөтгөр буюу шүглдэг юм байна гинэ. Бүр жинхэнэ одоо муу юм. Тэр бол бөөд хамааралгүй. Тэр юу хэлэх гээд бөөд хамааралгүй тэр бөө тэрий зардаг захирдаг юм биш гэж байгаа. Тэр их юм донтож тоглох, арх уух, тэр үтэл одоо хоолны шахруу хүүхэд байхдаа нөгөө том хүмүүсийн идчихсэн юмнаас санамсаргүй 3-4-тэй хүүхэд очоо ууцсан байгаа. Тэгээд нөгөөтг чинь их том хувилгаан болох байсан хүүхдийн заяа нь бузартаад архинд орсон байгаа томроод. Тэгээд доглонцог буюу хоолны доглонцог гэж өвчин тусаад тэгээд цадхаа мэдэхгүй идэж уудаг заяа нь хараа. Тэгээд хүнд үзүүлсэн чинь энэ хүний шавхруу үедээ заяа нь харьцсан байна гэх. Тэгээ монголчууд дээр үед хизээч шавхруугаа нэгт үлдээдгүү хоёр дамны хишиг зайлны хоёр дандаа аяхтайгаа явдаг байсан. Яагаад гэвэл хүний шавхрууг нөгөө одоо баяр найр хөрөн болохоор хүүхэд олон хүн идэж явахаар хүүхэд мэдэхгүй шүү дээ хүний уугаа тавьсан юм. Тэгэхээр тэр хүүхдийн бузартдаг гинэ. Ийм учраас монголчууд энэ ёс суртахууныг маш сайн мэддэг байсан учраас монголчууд эртнээс шавхруу юм үлдээдгүү. Үлдээсэн ч заавал үүдээр цацдаг. Хоёрт нь аяхтайгаа явдаг байсан. Нэг ийм ёс байна. Сонирхолтой л. За өөр төрлийн чөтгөр байна. За одоо юу гэдэг яг одоо тэр нөө зүүдэлж яхаа шүн ингээд дээрээс дараад ч гэдэг юм уу хар дараад мараад гэж. Тэр чинь хоёр янзаар тайлбарлана. Яг зарим нь сүнсэнд дарууллаа гэдэг чинь шинжлэх ухаан талаас харьцах хэрэгтэй. Тэрэн дээр бас сүнсэхээс илүү шинжлэх ухаанд хүн их ядарж байгаа дундахаар нөгөө тархин гинт сэрээд тэгээ нөгөө булчин шөрөмсүүдээ мэдээлэл өгөөгүй байж байгаа сэрчгээр бие өдөртдгүү тэгсэн мөртлөө ухамсар нь байгаад идэг гэж айгүй сайн тайлбарлсан мэт. Ер нь голцоо хүмүүс тэгдэг баг. Шинжлэх ухаан талаасаа л юм байна тий. Тэрийг бол тэгж ер нь юм чи мэдээж юм бас тийм байна. Бүх юмыг тиймтэй холбож ерөөсөө болохгүй баг. Мэдээч одоо хий ухаар юм нөхцөөд айжчдэг хүмүүс энэ хорвоогоор байж л юм. Гэхдээ бас ядраад одоо тухайн ургуулan бодоод тэрэндээ итгээд тэгээд одоо мэн хийрэнтэх буюу төвдөр хийрэнтэх монголоор мэн хийрэнтэх буюу тийрэнтэх биш шүү хийрэнтэх шээгээр одоо хийх хинхиглэх хийрэнтэх гэдэг чинь нэг утгатай. Хийрэнтэх гэхээр одоо тийм төсөөллийн юмтай харьцаж эхэлнэ. Одоо би өөртөө одоо готрож үзий ядж байгаа юм эсвэл одоо за эрдэнэ чи намайг хараасан байна. Хоёлаа муудаад өнгөрлөө шүү дээ. Тэгэл чи намайг хараасан гэ би ойлгочлаа. Уг нь чи хараагүй байгаа. Тэгтэл би нөгөө муу санаагаараа чамайг хараачлаа гэд төсөөлнө. Тэр нөгөө төсөөлж тэрийг ургуулan бодсоор байгаа тэр нь хийрэнтэх буюу нэг төрлийн сэтгэл зүйн эмгэг гинэ. Одоо шашны өвчин гин. Тэгээ тэрэндээ өөрөө итгээд ямар нэг юм намайг дагна. Тэгэл яг юм дагаал хөл гар өвтгөөл. Тэгэхээр одоо тэрэндээ итгэж нэг тэрийг хийрэнтэх гинэ. Яг энэнтэй ижилхэн хийрэнтэх буюу мэн хийрэнтэх гэдэг тийм шашинд байдаг нэг төрлийн өвчлөл буюу бөө болох шалтгаан гинэ. Одоо бүр яг чамаг онготтой. Чи надад итгэл үнэмшлийн далд ухамсараараа итгэж байгаа учраас. Далд ухамсараараа итгээгүүл бол юу ч худлаа гинэ. Далд ухамсар гэдэг чинь би чи гартаа ингээд одоо баруун гараа хатдаг.
Одоо телевиз үзэж байгаа улсуудад хүртэл ингээд би ис ичлээ ид шидтэй хүн одоо магадгүй. Тэгээ чи надад итгээд үнэхээр энэ гарт ис орчих гэж бодож байгаа. Гэхдээ цаана ис байхгүй л байна да гэдэг бодол байгаа. Тэр бол далд ухамсар. Тэгээ дэлгээд үзэхээр ис мэдээж байх байхгүй. Ягаад гэвэл далд ухамсар ч л байхгүй гэж байгаа. Тэр хүн болгонд далд ухамсар гэж нэг юм байна. Энэ далд ухамсар бол чиний дотоод оюун бодлыг удирдах идэг зүйл учраас чи энийг л бузарлаж, буртаглаж, энэ дотроо л хүртэл үзэн ядаж болохгүй. Чи далд ухамсартаа л нэг залууд хайртай болчвол хичнээн хол байгаа тэрийг мартахгүй. Хачаа далд ухамсартаа л энэ ажлыг хийнэ гэж итгэжүүл яаж хийж байгаа л хийн. Тэрэн шиг бидний энэ далд ухамсар гэж энэ нэг айхтар зүйлийг удирдах боломжтой юу? Боломжтой. Бид өөрсдөө удирдах чаддгүйг нь бас. Өөрсдөө удирдах эхлүүл одоо тэр нь эрдэмтэн доктор Ламбуу болоод бусдыг удирдах. Тэгэхээр чи өвдөд ч юм уу нэг аваарт ороод ирлээ гэж бодоход далд ухамсарт чинь л ойлголцож байгаа байхгүй юу? За эрдэнэ. Эцгийн талын чинь дөрөвт үеийн нэг юм хар морь унсан их сайхан том биетэй ногоон юм дээлтэй эндээ юм том дэнзэн дашууртай одоо хэн байдгийг нэг нэр хэлээд чам дээр ирчээд баруун мөрөн дээр чинь суучч. Гэхдээ одоо энэ чамайг авахгүй бол дагаж явандаа гэд хэлчлээ штэ. Чи далд ухамсартай тэрийг цэвэлцэн чи гараад мартыг гэж мартчих чадахгүй. Нөгөөдгөө л бодоод байна. Бодно. Яг тэрийгээрээ кодлно. Тэгээд л одоо яг кодлсноос хойшоо эхний үе шат зүүдлэл эхэлнэ. Нөгөөдгөө одоо хизээж тийм юм зүүдэлдэг байсан. Гинтхэн л одоо нөгөөдгөөс үү. морь нохоо зүүдлэл нөгөө. Тэгээд ингээд төсөөлж эхэлнэ. Одоо манай удмын өвөө гэж байна, морьтой ирдгийм байна. Тэгээд дараа нь ингээд юм бүтгээ байж эхэлнэ. Урд нь бол бүтдгүү байсныг анзаардаг бол одоо бүр ингээд буруу гიშгээ хүртэл анзаараад за яг энэс боллоо. За ингээд кодлоод ингээд далд ухамсартай кодлоод ямар нэгэн тийм зүйлийг өөртөө хий бодлоор ургуулan бүтээж бодож олоод тэр одоо зовлонгийн шалтгаан дээр нэмрэлж штэ. Бүгд биш шүү. Бүх хүн гэж болохгүй. Зарим улсуудад тэгээд одоо ингээд бүр сүултээ унтж чадхаа байгаад нүд аманд нэм харагдаад эхэлнэ. Тэр юуг л хэн нэгэн хүн чамайг удирдах штэ. Ой чиний юм бүтэхгүй байгаа нь аргагүй. Нөгөө морь унсан өвөө чинь дагаад мөрөн дээр чинь суучч. Одоо чи угаасаа зүүдлэн. Бүр тийм ухамсарын тест байгаа штэ. Бүр Европын бүр тарих судалт гаргасан талаас. Байна штэ. Одоо бүр ингээд чиний сүнс биенээс чинь гарна гэд нэг юм бичлэг үзүүлээд нэг хүний сүнс ингээд тамхины утаа шиг юм гарч байгааг харуулж агаад яг өөрөөр нь хэлэхэд ингээд үнэхээр сүнс гарч байгаа юм шиг болоо тэр хүн тухайн үед шоконд ороод мансуурсан байна. Тэр юу яаж тархиа өдөрдөх уу, хинээр өдөрдүүлэх уу гэдэг. Тэр болж игэл хэн нэгэн хүнээр битгий өдөрдүүл. Чиний энэ далд ухамсар байгаа зү. Далд ухамсарыг хэн нэгэн өдөрдгөл юм бол тэр буруу зүрөө өдөрцсөн чи тэрийг дагж идэг тийм ёстой байхгүй. ертөнцийн эзэн байдаг юм аа. Чи цалингийнхаа 10%-ийг төлөөрэй. Гэт хэлчихэд чи ертөнцийн эзэн биш ч гэсэн тэр нэг пасторт очиод 10%-ийн сар болгоо өгөөд шүү дээ. Нэг өвөө чинь ирсэн байна. Сайхан хүн байна. Чи авахгүй бол одоо өөдлөхгүй чи яваад үз. Гэхдээ нэрээ хүн чинь нэг тийм би угаасаа л өөдлөхгүй гэдэг далд ухамсартай хүн гараад гიშгэхэд л өөдлөхгүй л замраа гიშгэх байхгүй юу? Мэдээж. Гэтэл нөгөө язгуурын жинхэнэ уламжлалт ёс заншлаар бүйлдэг тэр айх тэр бөөгийн ёс заншил тухайн бөгөөс гарч ирсэн үгүй. Судлаад үзэхэд тэр жинхэнэ эртний уламжлал гарч хэрвээ тэр үнэхээр байсан бол багш байгаа дараа нь тэр өөрийгөө гээд гараад ирнэ шүү дээ. Тэр хүнээс нэг ингээд сонсоод ахаар гайхмаар юмнууд болно шүү дээ. Тэгэл одоо ерөөсөө далд ухамсартай за өө чи одоо тэгээд нэг сайн буухгүй байна гэнэ юм дутуу байна чи энэ бүгж авч зүү дээл хийж өмс наад 2 дээл болго 3 дээл болго гутлаа соёл цамцаа соёл тэр ууланд оч гэж байна. Л хэвээр. Махаа идэл явж байна. Тэр хуцаараа хит дахин сольж байна. Хичнээн олон юм зүүж өмсөж үзэж байна. Тэгэж үзээд ерөөсөө болохгүй. Тэр өөр дээрэж ажиллаж үзээгүй. Нэг юмд л итгэл энэ одоо буувал миний амьдрал сайжирна. Тэгэхээр хүмүүс яах ч бүү болж байна. Ихэнх нь ямар нэгэн ажил амьдрал бүх юмаа залгуулдаг, хоолоо олдог бизнестэй биш үү? Тэр нь л бүтгээ байчаар хин нэгэнд очиод үзүүлэхээр зарим нэг нь чиний хийж байгаа юм яагаад бүтэхгүй байна вэ гэвэл чиний хажууд өвгөн ирчээд. Чи энийг авснараа наад хийж байгаа ажил чинь бүтэн. Би зах дээр нэг 4-5 лангуу ажиллуулад их сайхан ламбуу чирэггүй амьдарч исэн биз дээ. Сүүлийн үед өөр ширэнд ороод
бас нэг ингээм амьдрал нэг ирэх үе болоод би ч бас нэг балраад ирвэн штэ. Тэгтэн хүнд очиж үзүүлэнгүүт тэгээ хэлчихэнгүүт ихэндээ би тоохгүй. За гэд. Тэгээд нөгөө гол юм хийн штэ зах руугаа яваа. Одоо жишээ ярьж байгаа шүү. Нөгөөх нь бүр дороотод ирэнгүүт би энийхээ амьдрал, энийхээ хаж ахуй ямиг сайжруулахын тулд буцаагүй очиж байгаа байхгүй юу. Тэгээ очингуудаа авъя. Одоо үний юм байна. Ягаад гэвэл үнэн гэдгийг юугаар баталж ийн гэвэл нөгөө миний хийж байгаа юм уруудаад байгаа. Би нөгөө нэг хэдэн лангууч юм яриад байна шүү. Тий, тэгэхээр би нөгөө эцсийн мөчөд эннийхээ лангууч юм уу бизнесээ буцаад хэвэнд нь оруулахын тулд тэр бөөг авахаас өөр аргагүй хэмжээнд хүрж байгаа. Вот. Ягаад гэвэл чи энийг аваа сайхан болно гэж ойлголцсон. Тэр авлаа. Нэг өвөө хилээд өгцөө. Одоо тэр л ардгийн байл. Тэгээд төсөөлнө. Тэг хүний энэ уян ухаан гэдэг чинь аимшигын одоо том төсөөлөлтэй, мөрөөдөлтэй, сэтгэл готролд амархан ордог хүн гэж бодгалтан чи өөрөө маш эмзэг одоо тийм зүйл байхгүй юу. Гэтэл ийм эмзэг одоо хүний бодол сэтгэл зүй гэдэг чи хүүхчиг тийм цаас шиг хүн юу л хийвэл одоо улс эх орн даяараа ганцхан сүлжээнд итгээд бөөндөө мөнгө өгчөж байгаа үстэй. Тэгэхээр чи нийтээр хүн гэж одоо тэр энэ дээр ингээ бүр юм системчилсэн шашны бодлого байна шүү дээ одоо гадаадын ямар ч хүн ирсэн яг энийг яриад манай шашинд система гэд хэдэн зуун жил тэрийгээ давтаж яриад хичнээн мянган олон сүсгтэй болоод шашинд хүмүүс илсээд байгаа чинь шашиндаа биш тэр хүмүүсийн оюун санаа тодорхой ямар нэг юм итгэдэг байх юм биш. Гэтэл нөгөөдгий чи аваачаа тэгээ бөө боллоо. Нөгөө чи одоо цохол нүдэл орой болгон бөөлөөл одоо энийг бөөлөхөөр тэнд сайн болно гэсэнгээл төр ажиллаа хийж ихтэй сайжрах. Яг хэвэндээ. Энэ одоо худлаа. Дараагийн хүн дээр очив. Чи худлаагийн авчиж өнгөн солихт одоо тэр дээлээ улаан аваа бол. Энэ юу хэлээд ийм бол бүгд биш шүү. Мундаг болж байгаануудыг би яриаггүй шүү. Минь хийрэндэх буюу тэр төсөөллийн юмар бөөлж гинэ. Яг одоо тэр юм биед нь орж ирээд нэрэл өвдөөд байгаа мó. Тэгэл нэрэл одоо тэрийг болохгүй болохоор халуураад байгаа юм шиг. Тэгээ хилчингүүт хүн одоо биеж ингийнхаас хэд дахин илүү биеж агнаад эхэлж гээ. Явдлаа хянаад эхэлж гээ тий. Тэгээд нэг жоохон хүн ингийн үед далийн ишгснээ бол хүн тоохгүй гэж өнгөрчдөг бол одоо тэрийг сонссны дараагаар бол тэр жоохон далийн ишгснийг хүртэл юм болгож бодоод л. Тэгэхээр юу хэлэх чинь гэвэл шашин чойш мөргөл шүтлэг бол ийм аюултай. Ягаад гэвэл шашин мөргөл шүтлэг хайр сэтгэл одоо энэ хоёр хүн зүйл бол хүний далд ухамсарт нөлөөлдөг. Бусдыг нь бол хүн бас тоодгүй гинэ. Тэгэхээр чи муу хүнд хайртай болоод амьдралаа самруулдаг үсттэй. Хичнээн олон жил тэрийг дагаад гомдоод зовдөг үсттэй. Чиний далд ухамсар тэрэнд нэгэн л хайртай болчиход зодоод зовоогоод салж чадахгүй хүүхнүүд байж ш залуучууд. Тэрэн шиг ингээд чи энэ далд ухамсараа цэвэр ариун байлгаад чи шашин ч юм уу бөө мөргөл дээр очиснороо тухайн бөөгийн биш тэр цаана бууж байгаа онгод тэнгэр намайг юу хэлж юун дээр анхааргүй гэдэг чи өөрийнхөө далд ухамсарыг өөрөө ойлгож тэрний тусламжтайгаар өөрийгөө таньж аваад тэгээ өөртөө ажиллах нь чухал болохоос биш тэгж хүний одоо тэр кодонд орж болохгүй. Тэрний цаана яах вэ нэг 5-10 цаас тэгэл нэг нь юу болдог. Яг болно. Тэгээд хоорондоо зөгцөөд болж ивэл хамаагүй. Гэхдээ одоо болохгүй ус байвал тэр улсуу чи эргээ тэр болгосон хүнээ зөвхгүй. Гимгүү нөгөө зөв явж байгаа бөөнрөө үзье ядна. Ер нь тэгээд нийтээр нь л үзье. Одоо ингээл чамайг би бөө болоход буруутуулчлаа чи над руу ирж уурлахгүй. Тэнд явж байгаа зүгээр сайхан бөөлөд одоо хинт ч гим хоргоо явж байгаа 3-4 бөөг үзье ядна. Хотлаа штэ эднэр одоо наад болчих. Тэгэхээр нөгөө бид ийм ухамсарын хувьд шууд хэлэхэд маш дарааталтай байна. Яагаад юмд шүүлтүргүй ханддгийг яагаад юмд ийм одоо итгэл үнэмшилтэй байхаас гадна ингээд маш нарийн бодолтой хандахгүй болохгүй. Далд ухамсар бол чиний ухамсараа. Чи ухамсараа өөрөө удирднаа. Чамд өөрт чинь чийл туслана. Хизээ нэгэн цагт төвчээртэй хөдөлмөрлөөд бие зүв авч яваад байвал чамд чийл туслана. Тэгж болсон болоогүй хүнээ амьдрал ах уу хинтээ суухгүй заалгаж болохгүй. Тэр тухайн бөөд чинь чамд туслах ёстой нэг хідэн арга байгаа. Одоо ёс байгаа. Чи тэр үед нь л оч одоо чи үнэхээр одоо шалтгаангүй өвдөөд ивэл бас нэг учир байна уу гэд нэг оч. Үнэхээр чи мод бот тайраад
хорлогдсон байл оч. Үнэхээр чи ингээд зүг нойрч өрөхгүй галзуурчих гэдэг байл оч. Тэрнээс чи зөв зүгээр явж байгаа л одоо цэцгээтэй би суухгүйгээ шийдэхгүй байна. Альтантай суух гэхээр танаа нөхөр чи ийм байна. Зургийн наваа дээр хөл гарын тушаад өгье гэдэг нэг ийм заван ийм хоорондоо хилцээд тэр нь чамд туслахгүй нөгөөдхний чинь хийж байгаа юм алхтай юм болохгүй. Тэр ингээд айл талдаа нэгээ сүулт нь үдсэн ядаад тэгээ одоо нөгөө бөө хараадаг гээл хүн болгоно нөгөө бөөг энэ 76-ыг алаач ядаач тийм л ер нь бол тийм алуурчин болох гэж бөө болдгоо маа хүмүүс сонсоод авах. Тийм л одоо мондог бөө бол чи 76-ыг алчаач шиг юу ярьж байгаа. Эн чин бөө гэдэг чинь тийж хүн алах гэж хүрээ талах гэж бөө болж байгаа юм биш. Тэр чин байгаль дэлхийн уул ус тэгээч нэг тийм учиргүй хүнд үйлчлээд ах гэж бөө болоогүй. Тэр чин өөрийнх нь маш том удам угсаа ураг төрөл өөрөөсөө хоош үе бэлтэж засаж залруулж хойшоогоо явж одоо дараагийн үе ирээдүрүүгээ уйларч үлдэж байгаа нэг тийм маш том оюун санаа болохоос биш. Яг ингээд нийтэд үйлчлдэг одоо шашны статустай биш. Яг үнэхээр чи сайн буу болоод гараад ирвэл чам дээр хүмүүс очин чи үгүйсэхгүй үйлчлээд хүмүүс нь олон болоод тэрийг бид нар нийтээрээ л одоо энэ бөө хүнд тусалдгийн байна, эсвэл хүн алдгийн байна гэж ойлгоод байгаа боловч чи гуугаад очивол чамд тус сүргэн чи тухайн бөөг очиод зүгээр бахтан зохиж нүдэд байвал тэр бөө чинь бас би энэ тийм байгальтай харьцдаг хүн чинь тэрний тод жишээ одоо тэр 37-8 оны хилмигдүүлэхийн үеэр ногоо малгатнууд тэр хөвсгөлийн бөөнрийг барьж хорсоод тэрнээсээ болж өвчин зовлон тусч унаж өгч байгаа үйл явдлуудыг бид нар мэднэ шүү дээ. Тэр домог одоо тэр үйл явдлыг уншаад бөө бол хараалч ойлгочихж байгаа байхгүй. Тэр чи ямар ч хүнийг очиод ингээд цохоод амьтны хүртэл ингээд цохоод ахаар эсэргүүцэл үзүүлдэг шиг тэр бөөд чинь нэг юм энерги хүч биш шүү дээ. Тэгэхээр бариад хориод бөөгийг бөөлүүлэхгүйгээ цагдаад ахаар тэр чин тэр биенээс нь гарч байгаа хар хүч тэр хүнд гомдол хорлол болж очихоор тэр нь хүж өргөд чинь. Тэгэхээр энэ одоо хараал хийдэг хэвээр аюултай. Тэгэнгүүтээ сүүл рүүгээ нөгөө шашин талын боловсралгүй учраас нийтээрээс амар хараал хийдэг юм байна. Бөөнөр ер нь хүн хараажлагалдаг гэдэг л юм байхгүй. Тэр их хараал хийдэг бөө өөрөө өөдөлтгүй юм. Ер нь тэр их хүн рүү хараал зүхэл хийдэг бөө өөдлөхгүй. Өөр хүүхдэн ч өөдлөхгүй. Ер нь бол хийж чадна тий. Гэхдээ одоо чаддаг хүн хизээж хийхгүй штэ. Чи чамд буу сумтай буу байл чи тэрийг энэ рүү чамаагүй бодоод байхгүй штэ. Чи шаардлагагүй яасан гэж. Тий. Хэмлээ чамд чадал байгаа. Тэр чинь шашин гэдэг чинь мөргөлд ямар ч шашинд хар хүч байна. Тэр бол өөрийгөө бие хамгаалах зэвсэг нь гинэ. Буддын шашинч тэр Христос чир Аллах тэр өөрсдөө хамгаалах тийм дом байдаг. Тэрийг бид нэр хараал гэж ойлгож байгаа. Гэвч хар ухаанаар хараал гэдэг нэрээр жоохон үн цэнүүд нэргүүдүүлсэн болохоос зөвөр өөрсдөө л хамгаалах үйл явцлын нэг хэсэг гэнэ. Тэнгүүд л одоо 76-ыг халаач ядаач. Тэгээд тэр ингээ хин нэгнийг алж ядж байгааг үзэж таашаал авна гэдэг бол сэтгцийн эмгэгээ. Энэ бол одоо өстой имлэгт очих хэвээр хүн өөрийгөө үзүүлэх хэвээр. Үзүүлэх хэвээр барах уу үзүүлэх хэрэгтэй. Одоо бүр юм чи бөө чамаг одоо тэрийг алчаач гэд би ингээ таашаал аваад чи чаддаг юм бол тэр гишүүнийг алчаач гэд хашгираад байвал тэр чин миний хувьд амар эмгэгтэй болчихлоо. Би бол тэгж боддгийн. Тэгэд цаг үе тэр төр засгэн ч юм уу цагдаа сэргийлэх шийдэн эцтэй тэр бөөнөрийн хийх ажил биш шүү дээ. Яг улс их орныхоо төлөө зөв сайхан юм хийж нэгдэн нийлж уул ус дахиж аргадахын зөв ёсны хэрэг. Гэхдээ яаж арга нь зөв байх хэрэгтэй санаа нас гадна. Тэрнээс одоо тэгээл 9 босын юм харааж ирэж ийн гэдэг үйл эн чинь хүмүүсийн хувьд нэр хүндгүй боллоо шүү дээ. Эний чинь маш бодох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс одоо эн чинь зөндөө өөр соён гэгэрүүлэх соёлын сайхан үйл хэрэг байгаа шүү дээ. Би дээхэн нэг юм сонсч ирсэн. Нэг залуу шүн явж байгаад нэг хэдэн бандерт зодуулчих чинь. Тэгээ нөгөө цагдаад очиод хэлсэн чинь нөгөө цагдаа нар нь болоод бариад авчихсан нөгөө банд нарыг. Тэгээд ингээ нүүрэлтүүлээд уулзалаад за одоо энэ буруутан зөвтөн мөн үгээд ингээд хэргийн шүүгээ байж хэлсэн чинь тэр банд нарын нэг нь бөө гэж. Тэгээ бөө мөө энэ дээрээ хэлсэн чинь нөгөө нэг зодуулсан залуу нь айгаад өргөдөл хомтлоо буцааж аваад за бөө одоо энэ дээр бүр орооцолтой тэргүүгээд айгаад тэгжсэн гэж сонсч ирсэн. Тэр одоо ер нь одоо нийгэмд бол тийм зөндөө баг шүү дээ. Одоо мэдхгүй юм бол мэдхгүй л хас одоо тэр хамаагүй юм ярил
нөгөө үйл орох шүүг ороод гэж үг үйдгээ. Тэгэхээр одоо мэдхгүй юмыг бол мэдхгүй л юм. Ер нь бол тэгж одоо заавал ингэж муудаж, сайндаж хоорондоо юу гэдгийг ингэж бие биендээ дуртай дургу буу ламаараа тэгж тэр бол дими зүгээр яг хуу миний өнөөдрийн ярих байгаа гол сэдэв бол чи ямар нэгэн байдлаар далд ухамсараа битгий эзэмдүүл. Чамд ямар нэгэн амьдралын шалтгаан гарч ирвэл чи тэрний төлөө өөр аргаар явж үз. Чи бөөдөр очивол арга зам хай. Тэрнээс одоо тэгээл ажил төрөлч урууддаг ч юм уу инхээр бүү болох шалтгаантай биш. Би өвдгөр бас. Би өвдгөр бүү болно гэж байхгүй зүгээр дээр үед яг уу бүү болохоо мэдээд олон жил цухтагаа тэрэндээ бүр одоо хорлогдоод тэгэл бүү болохоос өөр аргагүй гэдгээл мэдээл болж байгаа болохоос тэр чинийг би өвдөө дохоо ирж байгаа ч биш л дээ. Хүмүүс ч одоо ингэж байгаа шүү дээ. Зөв зүгээр ингээл ямар ч бөө мөөгийн ойлголтгүй ингэж явж байгаа. Тэгвэл өнөөдөр би нөвцөн чинь бөөдөр яваад очиж өө чам дээр юм ирчих гонгод маргааш нь бөөлчих. Хөө шүү дээ. Тэр чи таны хэлж байгаагаар бол за ингээ би өвдөө. Тэгэхээр би эмчлүүлэхийн тулд эхлээд би чам нэг юм хэлье гэж байгаа. Хүн ер нь бие нөвдөл хамгийн түрүүнд шинжилгээ өгөөч. Имлэгээр явж сураач. Зөв үзүүлээч. Хоёрт нь сэтгэл санаагаа үзүүлээч. Сэтгэл зүйчээр яваач. Гуравт нь агаар салхинд алхаад хоол ундаад харуулад үзээч. Энэ болгоны цаана юу ч өөрчлөгдөхгүй байвал чи яах вэ? Тэр очиод үз. Шалтгаан байж болно ш хорлогдсон, хараалгсан, өвдсөн, зовсон, хил аманд орсон. Тэгээд тэрний хамгийн эц. Гэхдээ яагаад ер нь тийм заавал өвчин зовлон тусч тийм уруудаж дараад ч бөө болдгийг. Бөө ч одоо дээр үед хамгийн хүннүүгийн үед бөө мөрөглийг тийм тэмдэглэсэн байдаг гинэ. Бөөнөр одоо нэгэнтээ хүчээ авжээ. Тэгээ бөөтэй таарна гэдэг бол маш том авзээ. Тэгээ дээр үед бөөг хамгийн сэргэлэн, хамгийн ухаантай, хамгийн эрүүл сарвал, хамгийн дайчин, хамгийн зоригтой хүнээр бөө болгож исэн гэж байгаа. Овг отог дотроос овг отгийн нийгэмд байхад тэгтээ тэрэн дотроос тэр овг отгоо баг өдөрдох шахуу хэмжээний оюун ухаанлаг одоо эрдэмтэн далайгаан тэр нэвтрүүлгийг бас үзээрэй. Маш одоо өндөр оюунтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй маш эрүүл чирэг. Тэг яагаад ийм заавал ийм бүх юм нь өвдсөн, зовсон, дээрээс нь хэнийг ч хайрладгүй, ямар ч одоо сэтгэлгүй зүгээр л хүнээр тижээлгээд байж идэг ийм хүмүүс бөө болчвол үе удмаар чинь тамлан штэ. Оо яг үнэн тийм л ихтэй тий. Тэгвэл тийш тэ ингээд манай энэ л одоо бөө болох юм байлгүйгээд тэр яаж өөрийгөө ч авч явж ойлгохгүй хүн тэр чийс та бүр далд ухамсарыг бол бүр ойлгох. Чаа гэр орон ойр тойрныхаа хүмүүсийг хангалттай сайхан аваа явдаг. Энд чинь тийм хэмжээний нуруулаг байж иж бөө болно гэхээс тэр үтэл бөөгийн ёсонд дээр үед зарим нутгийн ёсонд эмэгтэй хүнийг 44-өөс хойшоогоо хоёр хувц өмсгдөг гинэ. Явган бөөлж байгаад хуураар. Тэгээ яагаад 44-өөс хойшоогоо хоёр хувц өмсдөг гэсэн чинь нөгөө ноён нуруутай болоод буюу 44-өөс хойш эмэгтэй хүний хоор, шар, хүсэл, тачаал одоо шунах, ганцрах энэ бүх юм арилаад одоо нөгөө ийм эмэгтэй хүнд байдаг тэмцлийн хоршоор арилаад одоо нам суун хэм үү юу гэдгийг. Тэр цаг тэр дээл өмсгөр тэр хүнд одоо таардаг гинэ. Тэр эрэгтэй хүн бас тэгдэг гинэ. Ер нь тэгэхээр тэр хувцсыг өмсөж байгаа цагт чи маш их дотроо уужим тайван бүр хасар их хүлээцтэй тийм л болж иж углахгүй өмсөж угалж бөөлөхгүй бол чиний энэ дотор байгаа тэр их үеийн үрд сэтгэл гониг зовлонтой чинь тэр нөгөө ирж байгаа юм чинь холилдоод эргээ чаман хорлно. Сайхан залуучууд биш шүү дээ. 10 жил 5 жил бөөлж ирсэн л учиргүй архинд ороод үгүй болцсон. Сайхан бөөлж явж байгаа л гинтхэн өвдөж заваал үгүй болцсон. Тэр чи яа тийм одоо юу ингэж юу хийсэн тийм хямдхан амтай нэг бөөч одоо маш бүх амтай байгаа шүү дээ. Дээр үуч одоо тэр 70 80 90 хүртлээ бөөлөд болоод нь шүү дээ. Хамраа инеж тусахгүй. Тэгэхээр чи энэ бие махбод гэдэг чинь оюун санаа гэдэг чинь маш том бэлдэж байж имлүү орно. Тэр бол хуур татна гэж байгаа. Ер нь энэ онгодтой гэдэг өөртөө эргэлзээд байгаа хүн бол онгодтой гүг нь үзүүлэх хамгийн том нэг л юм байна. Хуур. Хуур тат. 3 жил, 5 жил, 10 жил тат. Чи битгий яар. Хуур татна гэдэг чинь нөгөө нэг юм
Тийм. юу мөр шүү дээ. Тийм тэгээд татаад яваад байл да амьдралынхаа одоо хийх юмны хажуугаар. Таяндаа чи тэр хуурыг татаад 3 4 жил болохоор болохгүй чинь шийдэгдээд өгнө. Тэгжиж хуур гэж юм байгаа шүү дээ. Тэгж ойлгочоод би яг үнэхээр одоо онгодтой юм. Тэр чинь тэгээд чамд ингээд батлагдсан шүү дээ. Чи хүний үгэнд ороод цэнхэр дээлтэй, бор морьтой, урт цагалтай өвөө, дашуур барьцсан өвөө ирцэн байна. Эндээ ийм том утга зүүцэн гэвэл одоо чи ийм том утга бэлдээл, ийм том сэлэн бэлдээл одоо юу эсийг бэлтэх вэ? Ингээд 10 ороондоо ногоон дээл гэж юмсаал. Тэрийг л одоо 9 мөсөн юм бэлдэж өмсөө нэмэр болохгүй. Тэгэхээр эхлээд хуур тат. Хүнээр одоо чи үнэхээр л тэр юм мэдмээр бол. Чи 2 3 жил хуур тат. Тэгэл үнэхээр чамд одоо ямар нэгэн тэр байглаас ч юм уу удмаас ч юм уу нэг юм орох гээд байгаа бол тэгэл өстө бүх юм чи үзэгдэл аяндаа чамаа зүглээд өгнө. Чи тэгээ дотроо нөгөө мэдчихэж байгаа хүн чинь хүнлэг үүж очих шаардлага болчих шүү дээ. Одоо эргэлзээл би мөн үү биш үгээд нөгөө дээр үед нэг утас зардаг дэд дээр нөгөө нэг утас авчиад холхин оргино гэж шалгуулдаг байсан шүү дээ. Тэр шиг одоо чи ингээд нэг бөө болоод тэрэндээ итгэж өгөхгүй бас. Тэгээд сэмхэн өөр хүн дээр очиад би одоо яг жинхэнэ юм бууж үгүй юу гэдээ асууна. Тийм муухай бие биендээ итгэлгүй шууд нөгөө матери харилцаатай болцсон. Тэгээ нэг л багштай итгүүл итгэсэн шиг итгэж шүү дээ. Гэтэл одоо баг энэ үний юм авч үгээ судлаал уншаал нөгөөтгөө араар нь явж асуугаал тэгэл нэг нь бишгээ хэлчихэл нөгөөтгөө нөгөө уулын бугыг хараад унсан морь хайн хичээр хайж яваал. Тэгэж ингэж одоо нэгээ балагт унгааж нэр хүндгүй болж явахын оронд хуур татаач нэг хүнээр амжуулж аваад яг хөө ингээд ам оруулаад тэгээ чи нэг жил 2 жил 3 жил хуураа татаад явхаар аяндаа чиний бодол санаа оюун ухаанд чинь нэг тийм өгөгдөл өгөх ёстой. Тэр өгөгдөл чинь тэр бөөгийн хил үг яруу найраг дуудлага тамлага янз янзын зан үйлүүд зүүд нойронд чинь 9 мусын бөө бөөлж байгаа барцаасууд янз янзын одоо айдан тим юмнууд орж ирээд эхлэхээр чи тэднэр чи ингээд сүулдэ баг багаар орсоргаад нэгдгээд нэг том дуудлага болж эхэлнэ. Нэг орой л одоо 4 мөрт орж ирээл. Тэгтээ тэр чамайг хорлохгүй байхгүй. Тэгэл явцын дунд чи өөрөө ингээ ойлгоцсон юм чинь тэр хувцаа өмсөхгүй чинь бүр чи шийдэж эхэлнэ. За одоо л өмсөх юм байна. Тэр бол арай болоогүй юм байна. Хүсгэлийн одоо талигаач болцсон юураа гэдээ дуудхан байдгийг би амьд тахт хатууранд эрэхт нэг очиж цолгож уулзж исэн. Тэр надад л ярьж исэн. Миний хүү ер нь их эртбөө болдгоо юм шүү. Нэг насны хожим их зүгээр юм залуу хүүхэд бөө болохоор их алддаг юм байна. Нөгөө айс цан характер одоо тэр эр бяраасаа болоод тэгээ тэр нэлээд хожим хуур татсан гэсэн баг хит хүртлэж илээ. Тэгсэн чинь хуураа татчихсэн чинь чихэн дээр нэг хүн ирээд толгой дотор нь хурдан морио унаж хуйг хувцаа өмсөхгүй бол амчин тасарлаа шиг хөөгөл орилоод исэн гэсэн. Тэгээд л өстө би энэ өвдөд ихсэн. Тэгэнгүүт нь бушуухан дээл хувц хийгээд тэгээ бараг чи 70 шахалтай бөөсөн баха. Тий. Тэгэхээр яагаад энэ Монгол бөөд үйдэг хуур гэж одоо тэр бөөгийн ёс уламжилт үйдэг онгод дууддаг хамгийн эрт одоо явгалж бөөлөх буюу тэр бүтэн хувц сонор өмсөж хингэрэг барьж унаа байхгүй тэгж одоо явгалж гэдэг нь эхэлж байгаа тэр үйлдэл тэр хуур татгаар яг чиний бие онгод хоёр яг ингээд хоёр хараа ингээ хоорондоо орж байгаа юм шиг яг ёсоор нөхцөлдөх гээд байхгүй юу. Тэг чи эхнээсээ зөв нөхцөлдөөд ирцний дараа тэр бүтэн хувцыг өмссөн цагт нөгөө жинхэнэ бөөлж эхэлнэ шүү дээ. Тэгэхгүй одоо ингээл би олхтой бөөлөхгүй миний оюун ухаан дутуу байна. Яагаад одоо миний юм буухгүй байгаа ингээд багштай хэлэхээр чи дутуу бөөлж ийн гээл тэгэл одоо энийн дутуу гээл ингээл гэрээрээ дүүрэн янз янзын хэрэгтэй хэрэггүй юм аваа тавиал ингээл толгой тарихаараа битүү арис ус нөмрөөл яг одоо тэр болдг нь баг. Би бас нэг тийм ойшоодгүй шууд хэлэхэд. Тэгэл ингээл нэг өсөндөө тэр хэрглэж байгааг нь буруутгаагүй. Энэ бүгжийг зөвүүл бүтэн орох болов. Энэ гутлыг өмсвөл бүтэн орох болов ингээд ямар нэгэн юм хэрэглүүл бүтэн орох болов гэд юм аваад өөртөө ингээ наагаад байна шүү дээ. Чанарын ярилгаа байхгүй. Тэгээд тэр чин тэр хүн бэлдээгүй оюун санаагаа бэлдээгүй багш нь ч бэлдээгүй тэгээ бүх болчоор яаж тэр бөөлөх юм? Хэсэг бөөлнө. Тэгээ ах トゥ садна бүгдөө итгэл хүлээлгээд за би бүр нэг сони юм ярэ. За тэгээ нэг хүн бөө боллоо. Бүх ах トゥ гийн дуудаж байна. За тэгээд одоо нэг жишээ шүү. Энэ нийтэд хандчих биш. Нэг хэсэг одоо зовлонтой усууд. За танаа энэ хүүхэд бөө юм байна. Та нарын ажил төрөл чинь ч уруудаад байгаа энэ хүүхэдтэй холбоотой юм байна. Одоо ихээс зургуулаа байл та.
За тэгвэл хүний ах トゥ дэмжинд одоо аргаа бараад манад чинь бөө байсангүй ламал байсан гэж ярьж эхэлнэ. За одоо тэгээ бөө болоход нь тусалж дэмжээрэй гэж хэлчихнэ. Та нарын ажил. Тэгээ нөгөө хүмүүс чинь нөгөө дүүгээ бүч юм уу ахыгаа бөө болох гээд хүн тус бүр чадах ятгаараа 5 төгрөг өгөх нь 5 төгрөг өгнө. Ирвэл тэрвэхээр л Сүү өгөх нь сүү, арих өгөх нь арих. Тэр дээл хувцснаас нь ахуулаад бэлтэлцэж өгнө. За тэгэл бүгдийг аваад энэ хаашаа уул хат руу мод зод сонгоол одоо ах トゥ гэрэн суулгаад удмын чи өвөө ирж байна. За тэгээ сайхан бөөлцөн бөө байна уу? Байна. Байгаа. Гэтэл бас болох ёсгүй хүнийг тэгчвэл би одоо тэр бүгдийг хэлээгүй шүү. Одоо чи ер нь аялт болсон байна шүү дээ. Энэ хоёр үг алдаал хэлэхэд яг тэрийг тасалж аваад доор нь болоод тэгж болж байгаа хүмүүс байна уу? Байгаа. Сайхан болсон хүмүүс байна. Одоо хүртэл тэгээ явж байгаа. Гэтэл болох ёсгүй хүнийг тэгээ болгочоор дараа нөгөө хүн чинь ингээ бөөлөхгүй бөөлөд юм орохгүй байна да. Тэр ах トゥ чи яваа очмоор болвоо. Юу болвоо. Тэгж байгаа тэнд нэг ах нь машинтайгаа мөргөлдөө ч юм аварт орчвол энэ битэрийн бөө гэж юу ийсэн. Хамгаалал нь харна гэдээсэн яасан гэд нөгөөх рүүгээ бухимдаад эхлэнгүүд нөгөөх нь би жинхэнэ бөө байсан бол яагаад миний ах トゥ хамгаалаагүй ингээ дээлээ аваач шатаацсан. Устгацсан. Одоо тэр ээжигээ өнгөрөхт нь энэ онгод ээжээ минь аварсангүйгээд аваач хамгийн маяг битсэн байгаа нэг залуу. Тин чи ерөөсөө юу ч ойлгоогүй болсон байна. Тэгээ сүүлдээ ингээ тэр ах トゥ нэр нь тэрийгэ барьж идэж байгаа байхгүй. Чи бөө болоод манайх дээшлэх юм уу доошлох юм уу? Нөгөөх нь тэгээ бүр нөгөө сэтгэл санаагаар унаад нөгөө ах トゥ нэрээсээ бүр айцсан ядарсан. Одоо нөгөө баах итгэл хүлээж аваад бөө болцсон орхоо байх хэцүү. Тэгээл ингээ янз янзээ уншаал, судлаал, хайгаал өдөр шөнөгүй энэ бөөнөрийн яриа хэл сонсоод ном сонио уншаад аргыг нь болдгоо. Биш л вэ гэсэн үг. Чи ингээд өчнөө хүнээр яваад онгод орохгүй бол биш ээ л ойлгож байгаа. Ер нь дор ээж нь 3 хүнээр яваад юуж болохгүй бол тэгээд биш ээ. Одоо оруулах гэж тэгж одоо зов зүдэрж 5 жил, 10 жил, 50 сая, 10 сая үрж яах юм. Болж хэрэгтэй шүү дээ. Орхоо өрөөл тэр чинь зүгээр өстэй аргадаг ид. дороо л орчих. Тий, ороод тэр хүнээ эзэмдээд сайхан бөөлөд сайн явж байгаа хүмүүс байдгийн байлээ. Би зөндөө харсан. Тэр битэл ингээд олон сайхан шав босгоо тэрийг маш зөв аваа явж байгаа ч хүн байна. Нэг шаваа олхтой авч чадахгүй ч хүн байна. Тэгээ энэ бол зэл байгаа. Янз янз. Тэгэхээр ийм янз янз байдаг учраас чи эхлээд өөрийгөө бөө хүн мөн бишээ маш сайн бод. Хоёрдугаарт чи бөөлөх дуртай дургуугаал мэд. Шашны ёсонд нэг ийм ёс байдаг юм л да. Бөөгийнх чи мэдэхгүй байна. Далай ламын чойжингийн баримтад нэвтрүүлгийг би үзсэн байхгүй юу? Далай лам чойжингоо тодруулчиад хамгийн сүүлд бүх юм ингээд таарсан юм чойжин болох. Хамгийн сүүлийн нэг л асуултыг асуугаа тэрэн дээр л дургу исэн бол болиулах байсан юм. Чи чойжин болох дуртай юу гэж асуусан гэж байгаа. Тэр нөгөөт нь үнэхээр дуртай бай гэж хэлсэн гэж байгаа. Тэр нь л ганц болох шалтгаан байсан гэж байгаа. Бас тэр нөгөө бас тиймдээ дуртай байх хэрэгтэй. Тэг ингээ хүчээр ингээ дургу юмд нь бөө болгоцсон. Тэрийг ингээд өстой үзэн ядаад өмсөөл олж өгөөл халгаал тэгвэл өөртөө үйл хураана. Хэдий тэр буруу зөрүүч гэсэн нөгөө бөөгийн юм гэдэг утгаараас үүлийн лай хураана. Одоо нөгөө нэг чулуу татдаг мэрэг чинь тэнгэрийн 9 нүд буюу тэнгэрийн мэрэг гэж явдгийг гинэ. Тэнгэр тамаарагддаг. Нөгөө шувуу алвал тэнгэрийн хорлол болно, загас алвал усын хорлол болно гэдэг шиг. Тэр үед нэг аль энэ говийн нэг том хийдийн гадаа нэг юм үздэг өвгөн суудаг байсан юм. Хүмүүс их очдөг. Гандаа орхосон илүү тэрнлөө очичтэй. Тэгсэн чинь тэр нэг хийдийн их нэлээд том лам гарч ирээд чи нөгөө чулууг нь очиод ингэж хүн хуурж гандангийн үдэнд сууж яадаг яв гэдэг өглөөрөө чулууг нь очиж өшгөлцсөн юм. Юм ядарсан үгний газар тавьж байгаа чул 41 чулууд. Тэгээ би энэ өвдөд байсан юм. Ламын. Тий. Тэгээ бүр өвдөд бүр сүултээ бүр нилээ өвцсөн юм. Тэгээд нөгөө том лам нартай очиж үзүүлсэн чинь мэрэглээд чи их тэнгэртээ дэрссэн байна да. Тэнгэрийн чулуу өшгөлцсөн. Би одоо тэнгэртээ дэрсээгөө одоо ямар хүнтэй модсон биш гэдэг идэг гин. Гэхдээ чи тэнгэртээ дахиад хүнд үзүүлж чи тэнгэртээ дэрсэж гээд. Тэгээ сүултээ бодож олсон чинь нөгөө чулуу өшгөлсөн тэг 41 чулуу тэр үзмэрч худлаач вэ үнэнч вэ тэр чулуунд хамааралтай буюу тэнгэр хамаардаг учраас тэрийг үл хүндэтгсэн гэдэг үүднээс өөрт нь алдс болсон байгаа. Энэ шиг тэр үнэнч вэ худалч вэ чи ямар нэг юм хийж өмсөө тэрийг
одоо дураараа өөрөө аваач хаяат ч юм уу зүхээ тэгвэл тэр үнэнч вэ худлаач вэ тэнгэрт хамаарагддаг учраас чамд алдас болж ирж байгаамаа. Нэгэсэндээ ингэж байна шүү дээ. Одоо чи одоо бөөч вэ, бөө биш ч вэ? За бөө биш байлаа гэж бодоход бөөгийн дээл хувцас гэдэг. Одоо зөвч вэ, бурууч вэ? Тэр зүйл бөөгийн дээл хувцас гэдэг утгаараа Үүнээсээ алдас болно. За энийг бүр нэг нарийн юм ярил энэ одоо юу илээ драмын театр хэлээ нөгөө бүжгийн эрдмийн театр, драмын театрын хоёр. Тэрэнд миний нэг таньдаг нэг хүн бас бөөгийн хувц өмсөж бөөлөхөр гар хөл хугараад идэг гэдэг. Тэгээ нэг цирк дээр үед нэг циркийн нэг таньдаг ах байсан. Тэдний бас нэг уул усны бүжиг гэдэг нэг бөөгийн хувц өмсөв бүжиглүүлсэн чинь гар хөл нь хугараад идэг. Бүжгэлтгүү миний халуурж байдаг. Тэгэхээр тэд нар бүр жинхэнэ бөөгийн хувц биш бүр юм зүгээр нэг өстой зохиолын урлагийн. Тэр юу хэлэх гээд энэ бол ямар нэгэн байдлаараа чи тэрийг ингээд худлаа үнэн зөв буруунч мэддэхгүй ингээд ямар нэгэн байдлаар тэрнтэй л ноцтолтуул чи алдс болно. Тэрний үлийн лаа эргээд ирнэ. Тэр үлийн лаа гэдэг чинь би хэлээд бас буддын шишний үс шүү. Орчлон хорвоо үүсгэсэн юм шүү. Чи юу хийн түүнийгээ эргүүлээд. Тэгэхээр ийм юмд бол маш зөв бодолтой. Зүгээр нэг хүнээр юм амьлуулаад тэгээл дургуугаа хөрвөл гаргаж шидчихээл. Хэрвээ чи болоод буруугаа мэдээд одоо алдаад буруугаа мэдэх юм бол ном ёсоор нь тэр мэддэг чаддаг хүн дээр нь очиод ном ёсоор нь аргадуулаад болиулаад одоо бүр онгодыг болиулах юм биш нөгөө буруул болчиход нь шүү дээ. Тэгвэл одоо яг болгодог тэр чаддаг хүнээр нь очиж янзлуулаад гал усанд өргөөд ч юм уу одоо тэгээд нэг айтайхан засалж бариулаад тэрнээс өөрөө дур мэдээд гутлаа нэг тийшин буруу байсан ч гэсэн нэг тийшин шидэд тэгэхээр эргээд өөрт нь алдсан. Ер нь тэгээд зууралдуул өстэй солиотой сайн бүр өстэй насан турштай зууралт. Бүхнээ зориул нэг мөр. Нэг мөр. Одоо хайрлал хайрлсан шиг хайрл. Үгүй бол бити хайрлах бол бити зодод зохиод байлгаад бай. Тэрэн шиг бөө бол болсон шиг бол өстэй сурж мэдээ тултал нь яв. Чадахгүй бол бити ингэж хоёрын хооронд бүр анханасаа бити яв. Тэр чинь ингээд чамд хорлолтой эргэн тойрныхын ч үн цэнэгүү эргээд ингээд өөрчлөө аврахын нэмэр. Тэгээ болоод болсон шиг болоод энийг сурсан шиг сураад, судалсан шиг судлаад, итгэсэн шиг итгээд хайрлж хамгаалаад бүр нэг өстой ном ёсоор нь сайхан аваа явах хэрэгтэй. Чадахгүй бол одоо ингэж юмтай ноцолдож 10 дээл 10 хингэр хийгээд бүгдийг гаргаж шидээд гэтээ яг вэ эн чинь бол алдаж онж явж байгаа улсууд сургамжтай талаас нь ярьж байгаа болохоос сайхан бөөлөө явж байгаа хүмүүсийг үгүйсэх гэж ярьж байгаа юм биш. Тэгэхээр онгодоо яаж онгод гэж чухам тэр оюун санаа чам дээр чиний ухамсар төрхөн зур бууж ирээд л юм хэлчихэд буцаж гарах хооронд л чи тэр хувцсыг өмсөж байгаа байхгүй юу? Чи хуур барьж байгаа цагт бол тэр хагас хугас тэр юмтай нөхцөх гээд нь шүү дээ. Яг тэр иж бүрэн хөмсөөл ирэхийн цагт тэгэхээр тэрийг яг буулгадаг яг ямар технологи байна. 3 4 арга шүү дээ. Эхлээд чи яг тэрний дагуу сэтгэл санаагаа бэлд. Тэгэхээр ингээд зүгээр л ингээд намсгаагаа зүг аваад суугаадах юм биш байхгүй юу? Йогийн дасгал шиг юм биш шүү дээ. Тэр уур хилэн уцаар гомдол цөхрөл үзэн ядах тэр өөртөө гомдох хин нэгний гомдох бүгдийг гаргаж хай. Тэгж нэг хоосорж жагаад бүх бие цэвэр ариун байлгаж жагаад буухгүй л гэл энд одоо нэг л тийм ээжтэй ч юм ахтай гомдол явдаг. Яаж болоод энд орохгүй байхгүй юу? Тэр бүх юмнаас ангиж ирж огоорч өөрийгөө цэвэрл аюу ухаанаа хүртэл. Тэгээд дараа нь яг тэр онгод буух ёстой ёс номоор нь юу өмсдөг юм бэ? Тэрийг тэр нутаг усны соёл уламжлалаар нь 100% биш юм ахэд дөхүүл. Тэр чинь нэг ерөнхийд нэг бөө хүн хэнгэрэг нэг ийм дугуй хэнгэрэг барьдгийг. Тэрэн дээрээ нэг ийм товруутай байдгийг. Ерөнхийдөө л ийм дугуй хэнгэрэг байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд товруутай товруугүй том жижиг нь бол нутаг орны соёлоос хамаарна. Яс үндэстэн ясны. Тэрнээс бүгд нэг ийм дугуй хэнгэрэгтэй. Тэг чи тэрийг ерөнхийд нь бас нэг зүүд нойрондоо харсан бол бүр сайн. Гэх мэтчлээ ингээд яг тэр ном ёсоор нь бэлдэж агаад тэгээд тэр дууддаг яг тэр ном ёсныхын цагт нь буюу одоо яг хуучны ёс нь эмэгтэй хүн 7 бурхан, эрэгтэй хүн 7 бурхан од төгөхээр эмэгтэй хүн мичид 6 төгөхээр буюу шөнийн 11 цагт
чи дуудана гэж байгаа. Бүх юма битүүл чааж яагаад. Одоо бүх юма хааж битүүлэх нь шүү дээ. Тэгээд дуу чимээ огтхон гаргахгүй. Ямар ч одоо гэрэллаа зул байх ёсгүй гэж байгаа. За зул барьдаг байж болох юм. Тасаар анхууд. За ингээд чи тэр юма дуудаад үз. Тэгийн тулд тэр ёсдаг гэдэг юм чинь үсэлтэй. Тэгээ өөрөө зохиогоод хийгээд ийн гэж дэг ёсоор яах юм? Одоо тэгвэл цагаан сарын уламжлалт ёс хэрэггүй эн чинь орчин цаг руу шилждэг ингээд ууц тавихаа болоод зоолох шаардлагагүй гар барилцаад чи одоо юм хөгжөөд ах заавал ингэж хазраа маань нийлүүлэх хэрэгтэй байна уу гэд гар барьчихъя л да. Болохгүй эн чинь нөгөө л уламжлал ёсдаг. Тэгэхээр одоо жишээ нь чи үр улмаа үлдээн энэ юм хойно үлдээнэ гэж байгаа бол оров тойвроо арцны үндсээр хийнэ. Хойно үлдээхгүй би одоо юу гэдгийг хин өөрөө дараагийн үлрэх эзнээ сонгоно гэж байгаа бол тэр онгод сонгоно гэж бол аян нэргсэн модоор хийнэ. Тэр дотроо Монгол Овог аймгийн буюу тэр Боржгон талын бөөнөр бол тэхийн одоо энэ чэйжнийх нь үсээр хийж ирсэн. Энийн хоёр шалтгаан нэг нь тех гэж амтан дандаа хадан дээр хэвтчихийдэг учраас энэ өвчүүний ус ундаггүй. Нөгөө шалтгаан Чингис хаан айлаа овгийг үлээ эзэлж аваад тэгээ сүлдэн тэр тэхийг тэхээр бэлэгдсэн тэрийг хуг зохиод тэгээ тэр тэхийн арьсаар нь хингэрэг хийж үргэлж одоо бөөгийн унаа болж яваарай гэж зарилэгдэжсэн гэдэг домог байдаг. Тэгэхээр одоо ямар ёсоор тэр орвоо хийх вэ? За тэр Буставуугаар оёхдоо яаж оёх вэ? Тэр ерөнхий тэр ерөн судлаад хахад тэр улаан хөх ногоон гэл байна л да дээлнүүд. Дээлээ хийн. Гэтэл тэн дээр юу зүүж юу өмсөх юм? Тэр хичнээн олон тэр нүд амтай юм байгаа могоо манжигна. Яагаад нүдийн нүдтэй зарим бүгийн могоо нүдтэй зарим нь нүдгүй байгаа. Бүгдээрээ нэм цацаг шиг юмтай унжиж хагаад шарын шашны тэмцлийн үед бөөнөрийг эсэргүүцэж одоо зарлиг гараад бөөлхийг болгохтны халахын хэдэн одоо нутгийн яг шарын шашны нөлөөнд орж явах тэмцэжсэн бөөнөр бүр биетээр тэр могоог дүрсэлж нүд амтай болгож хийж бөөлж тэгж одоо тэмцлийг үзүүлж исэн тэр санааг илэрхийлээд могоогоо нүд амтай хийж исэн байна. Тэрнээс хойш тэр нь үлдсэн байна. Аль нь ч ялгаагүй. Тэгэхээр одоо тэр малгааг яаж ойдөг юм? Яаж амьлуулдаг юм? Ямар хүнтэй тэрийг хилцэх юм? Бүхэл хагацл болоод 49 хоног бол дуусаагүй ч юм уу эргэтэн дутуу одоо их тийм дутуу хүнээр хийлгвэл тэр юм чин гүйцэхгүй. Хоёрт нь хийлгсэн хүндээ яаж одоо үн ханьш тохирохгүй зүгээр нөгөө их тийм том юм хийж өгсөн гэд агтмаар амбан шар өхөр та энэ насны минь юм гэд тэгж голыг харлуулахгүйгээр өгдөг ёс байна. Гуравт нь хийцэн зүйлээ хамаагүй өмсөж болохгүй. Одоо зарим бүр энэ Баруун аймгийн бүр энэ цаашаа нутгийн бөөнөр гэрээсээ гаргадгүйг нь зарим нь гэрээсээ гаргахын тулд одоо тэр Монгол гэрээ өн байгаа ч тийм 3 өнийг суглана. Суглаад хингэргээ тэр өнний дээгүүр гаргаж одоо үүдэрээ биш гаргана. Зарим ёсонд одоо бүр юус эхлэх үед одоо өвөл болоод ирнэ шүү дээ хүүтрээд ирэнгүүт нь нутгийнхаа тэр тахилгатай газар аваач идэх чинь. Тэгээд хавар лус ичээнээсээ тавигдахаар дээл хувцас авчирж ирээд өвөлдөө явган бөөлнө. Тэгэхээр нутгийн янз янзын зан шил байна. Энийг судалж мэдээд үзэх хэрэгтэй. Их тийм том судалгаа бас байхгүй байна. Ерөнхийдөө нөгөө социализмын үед байсан учраас хэдэн эрдэмтэд судлахдаа тэр тухайн бөө нутаг орны заншлын судалсан болохоос тэр нарийн юм бас судлахдаггүй байхгүй. Яг өнөөдрийн хувьд энэ бөөнөрийн өмсөх хувцас заншлыг судлана гэдэг бол маш их цаг хугацаа хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ болгоныг урт хугацаанд бид нэр нийлээд нэгдээд сурах хэрэгтэй, судлана. Ганц бий биш. Тэгэхээр энэ хувцас тэгээд гэр онго гэж юу хэлж байгаа юм? Хээрийн онго гэж юу хэлж байгаа юм? Чи бөө болоод хамгийн түрүүнд гэр онго тахдаг болно. 3 жил гэр онго тахиад 3 дахь жилээсээ хээрийн онго тахина. За тэрийг намар цагаална гэж юу хэлж байгаа? Хавар цайлна гэж юу хэлж байгаа? Энэ мэтлээ эхлээд бөөгийнхөө энэ дэг ёсыг маш сайн сурах хэрэгтэй. Тэгээд дараа нь тэр одоо төрийн тахилга, тайллага хитэтсэн юм ярмаар байна.
Ер нь бол эхлээд бол одоо тэр доторхоо л өөрийгөө л эхлээд энэ хувцас, суунар, манжиг, хуур, энд мөргөл манжиг, тэр ялтас, харуул, хавирган зил, ямар бөөн шар шавууны үд хийдгийг, ямар нь шонхрын үд хийдгийг, ямар нь эндээсээ манжиг могоо өмжүүлдгийг, энийг юунд хэрэгэлдгийг, ямар үед бөөлж болдгоо, ямар хүнд бөөлж болох ёстой, болох ёсгүй, юун дээр алдаж ондог, өөрийнхөө юма бар. дараа нь За тэгээд одоо 20 30 жил болоо тэр одоо гайхалтай болвол тэр төр тахилга, зан үйл, уул, ус одоо тэр том хайрхныг тахих, тайлах дараагийн сэдв. Юу ч мэдэхгүй хүн болоод ганц 2 жил болоод тэр том хайрхны доор гал усасаагаар 9 бусын юм түлээл тэг эргээд өөрөө хорлогдоод тэрэндээ ороогдоод насны өвчин болж шít. Тэгээ чадж байгаа хүн байгаа. Тэгтэл ингээд миний хэлж байгаа нь би бол ийм бодолтой. Ном ёсоор нь юмыг яаралгүй аагаас нь бэвэгээд үзээ. Тэгээ чи зүгээр ёс заншлаар нь явжээ. Аянда чиний явж байгаа зам зөв бол хүссэн хүсээгүй чамд тэр эрдэм чадал хүч юу болгон чинь ирнэ. Тэрний өмнөөс яарч одоо тэр олон одоо хүн таних гэж юм уу эсвэл сүр хүчийг үзүүлэх гэж хэрэггүй. Эргээд өөртөө ямар их лайланчиг хураагаад хожимын өдөр тэрийгээ яаж төлөх юм? Чи төлөөд барахгүй шүү дээ. Чи хүнээс нэг хэдэн төгрөг авна тэгэл тэрийгээ чи идээд уучиж болно. Маргааш нь чи тэр хүний сэтгэлийн өрөнд орсон. Насан туршдаа чи өртөө явна шүү дээ. Тэр чамайг таарах болгондоо энэ дээр очиж исэн энэ өстө худлаа нөхөр шүү. Бийсэн ч айдаг. Надад бас тийж гомцсон хүн байдаг л байлгүй. Тэгэхээр ийм аюултай учраас нэмийг өстө аягүй сайн дэг дисээр нь зөвөр нь сурахын тулд эхлээд ерөнхий бөө мөргөлийн тэр язгуурын бөө мөргөлийн утга санаа, Монгол бөө мөргөлийн тэр соёл уламжил, зан заншил тэр түүхэнд ямар байсныг эхлээд уншихаар ерөнхий нэг ойлголт авна. Одоо тэр бүргай, далайгай, эрдэмтэй хүмүүсийн одоо бидэнд л үлдээсэн гарын авлага шүү дээ. Биднээс өмнө л одоо бөө гэж бид мэдэхгүй байхад л тэд мэдчихсэн учраас тэгэхээр тэр мундаг одоо Сүхбаатгай гэж юм тэр мундаг хүмүүсийнхаа ер нь хоёрт нь одоо тэр өөртөө ажил, гуравт нь болж өгвөл жоохон нөгөө олонний хөлөөс жоохон тасарч үз. Айл амтнаас зайдуу алга ирээнээс холдоо гэдэг чинь нүү гэж байгаа юм биш, хөдөө яв гэж байгаа юм биш. Ер нь өөрийгөө жаахан юм тусгаарл хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй уулзаад дими юмар битгий яваал гэж. Тэгж одоо нөгөө өөрийгөө нилээн ингэж бэлдэж тэг хоорондоо одоо ажиллаа хийвэл хийн л үз, гэр орондоо хийх ёстойгоо хийн үз. Тэгээ тэр хуураа маш сайн тат. Өдөр татдаг үе гэж байна шүү дээ. Одоо бүр одоо будын шашаа орж ирээд Монгол бөө буюу Монгол шарын бөө өснөөс хойш нөгөө 9 буюу 99 гээд 9 29 19-нд тэр чинь нөгөө шарын бөөд өдөр гаргаж өгсөн байхгүй юу? Монгол харын бөөд чинь өдөр судар зурхай тоолол байхгүй шүү дээ. Тэр чинь эртний жинхэнэ нөгөө уугуул язгуурын бөөнөрт ганцхан шөнөл бөөлнө. Тэр ямар ч үед хувцас өмсөд. тэгэл од харж байгаа л за болчлоо гэж. Гэрлөө од хараад цагийн байдлыг ажиглана шүү дээ. Тэгэл одоо бөөлнө. Гэтэл одоо тэр ёс уламжлалыг бариад тэгээ тэр сүү цагаанд тэр сүү цацал өргөх ёс байна. Тэр өдөр болгон өргөснөөрөө биш. Зөв өргөж сурна. За тэр галд одоо их юм өргөснөөрөө биш. Зөв өргөж сурна. Овоонд очиод одоо чи заавал тийм урт торгыг бүгд өргөөд юу ч сайжрахгүй. Өргөх ёстой юм л өргөн. Гэхдээ чулуул өргөлдөө. Билийн чулууг оройд гэж юм байдаг үстэй. Билээс 3 чулуу аваад оройд тавиад тэгээ 3 тойроо тэр овоонд сүслэн залбирч тэр оюун санаатайгаа овоотой холбогдох л овоо мөргөл болохоос чи тэрэн дээр дааж давшгүй махшил чихэр боорцог асгаад яах юм? Яг зүгээр шувуу амтын шувуу идчих тийм юм тавьж болдог. Энэ дараа нь тэр баян хангаа эзэн идчихдэг л гэж байгаа. Тэгэхээр чи ямар нэг юм их өргөснөрөө ч юм уу нэмэр болохгүй. Чи зөв өргөх нь шүү дээ. Тэгэхээр чи ямар газрын овоон дээр очих вэ? Бөө хүн бол болж игвэл нөгөө өндөр уулын бие бинийгээ хардаг овоон дээр очдог. Бас тийм одоо дархтын нутаг жишээ нь өлийн овоон дээр гарахад
цагаан уулынх дээр гарахад цагаан нуурынх ч гэдэг юм уу ингээд би бинийг холцоос харахаар тэгж холбогдож бөөлж исэн тийм ёсны юм байна. Ийшээгээ наашаага Монгол халахын нутгаар бол тийм бас овоонор байна. Тэгэхээр ингээд тэр овоо тахих ямар үе тахих юм? Ямар шаардлагаар тахих юм? Чи зүгээр л одоо тэнд очиод дахиад байна гэсэн үг биш. Ганцууд болохоор очих юм уу? Нутаг усанд чинь мал өвчлөөд ирэхээр очдог. Нэг бол мал өвчлөхөөр нэг очино. Нэг бол ганцууд болохоор нэг очино. Тэгээд тэр ёс заншлаараа овоо тахилгын ёсыг сүүл рүүгээ будын шишин орж ирээд жоохон тийм нөгөө найр баярын хэмжээнд болгоцсон. Тэгэхээр нөгөө хуучин овоо тахилгач чинь сүүл рүүгээ одоо нөгөө тахихаасаа илүү хүмүүс баярлдаг болцсон. Одоо тэнд арх ухын их, идэх их, мал морлдуулаад одоо за тийм тахилга хийж болно. Бүх хүн бол яг тэр өөрийнхөө овоон дээр бол нэг тийм олон хүнтэй очиод хэрэггүй. Чи хүн гоох гэж очих чи өөртөө харьцах гэж очиж байгаа шүү дээ. Нийтийн ингээд нутаг орны нийтийн тахилга бол эн чин мал бэлдээл бүр цаашлал бүхчүүд баярлдаад нэлээд том тахилга болж байгаа шүү дээ. Энэ бол будын шишинд байсан овооны наадам гэх сүртэй юм болж шүү дээ. Тэр чи ламын ном уншчихна. Тэгээд яваад хүмүүс баярлна. Бөөгний тахилга бол болж игэл одоо тэр олон хүнтэй биш. Яг тэр очих ёстой газараа жилдээ нэг тэр хоёрт нь очисон газараа тухайн жил сар өдрийгөө тохирж очдөг юм. Би энэ жил очиод бөөлчлөө. Одоо энэ богдуулын яваад 6 сарын даа 3 сарын 20-нд за 5 сарын 10-нд очие. Дараа жилийн 5 сарын 10-ны өдөр идэх хоол өмсөх хувцгүй уссан ч тань дээр эргэж би ирнэ гэж тангараг өргөж ирдэг юм. Тэгээд яг дараа жилийнхаа тэр өдрөө очино. Очих ёстой. Ингэж байж ядаа чи шудраг үнэн одоо жинхэнэ тэр ёсыг гүйцээж байгаад болно. Тэрнээс нэг санахаараа очиод нэг хэсэг ингээд л тойрж байгаа. Тэгээ өөрөө огт ууж болохгүй. Пөөлж байгаа хүн арх ууж болохгүй. Овооны тахилгад арх уудаг ёс би мэдэхгүй. Тэр өөр ёсонд байдаг баг. 3 нас хүрээгүй онгон сэвлэгийг аваагүй хөхөд очдгүй юм. Бэлэвсрээ 40 хоног дуусаагүй эмэгтэй хүн очдгүй юм. Тахир дутуу хүн очдгүй юм. Ийм ёс байна. Жирэмсэн хүн очдгүй юм. Ийм 3-4 янзын хүн овоо тахилганд явдаггүй юм. За тэгээ овооны хажууд байгаа эдээ будаг сандаачж хайдаггүй юм. Овоог тараалаа гэдэг. Тэгэхээр тэр овоо таксны дараах ямар нарийн дэг вэ? Энэ дэгийг чинь маш эртний монголчууд хийж исэн эртний ёс уламжлал. Тэр ёс уламжлалыг бөөхөн судлаач ээ. Сураач ээ. Тэр чинь бөөгийн ёс шүү дээ. Тэрнээс бөө нэг тустай ёстой. Монгол зан үйл нэг тустай. Лам нэг тустай. За лам бол тустай байх нь аргагүй. Тэр чинь төвдөөс орж ирсэн өөрсдийн арга барилтай. Тэгэхээр хамгийн эртний монголчуудын ёс уламжлал чинь манай бөө мөрөглийн ёс уламжлал болохоос биш. Нэг хідэн бөөнөр гарч ирээд нэг ийм ёс зохиогоод тэрийгээ ингээд үлдээгээд нийт монголчуудын ёс ондоо гэсэн үг биш байхгүй юу да. 3 төрлийн шүтлэг байна гинэ. Эхний шүтлэг нь шашны шүтлэг байдаг гинэ хүн төрлөختөнд. Хоёрт нь мөрөглийн шүтлэг буюу одоо энэ бөөгийн шүтлэг гинэ. Тэр шүтлэг. Гуравт нь нийтийн шүтлэг буюу одоо бид нар зүгээр л юу ч шүтгэхгүй мөртлөө цайгаа өргөдөг. Овооны хажуугаар явахаар чагнаалаа дардаг. Бидний өөрсдийн тийм нэг ахуйн шүтлэг байна. Тэр бол зохиомжтой зүйл. Зохиомжтой байх уу? Энд чинь нийт хүмүүсийн дунд тарцсан нэг хүндэтгэх маягийн шүтлэг. Тэгэхээр Монгол бөө мөрөглийг юунаас сайн судлах вэ гэвэл бөөгийн одоо өмсгөл хувцснаас гадна бөөгийн ёс уламжлал тэр бөөд байсан зан заншлыг яаж судлах вэ? Хамгийн эртний Монгол ёс уламжлал байхгүй юу? Энээс үдчил бөөгийн ёс уламжлал байгаа. Тэгэхээр энийг бөөнөр хамгийн түрүүнд Монгол уламжлалаа маш сайн мэд. Ир уул, им уул гэж байна. Очиж байгаа газараа хамаагүй газар бөөлөх үү? Ямар газар бөөлдөг юм? Бөөлж болдгүй газар гэж бас байна. Гол булгийг өксөж бөөлдөг. Булгийн ихэнд очиж бөөлдөг. Жирийн хүн булгийн ихэнд очиж хондгүй. Ингээд бодоод үзэхээр тэг хээрийн ганц модыг хамаагүй тахидгүй юм. Одоо хээрийн ганц мод идэх штеп. Эзэнгүү газрын ганц модыг тахиж хамаагүй болтгүй. Эн чинь бөөд битсэн гэсэн үг биш. Нөгөө бөө мөргөл усцснаас хойш Монгол ёс гэдэг л яг эртний л манай бөөгийн ёс уламжлал байхгүй юу.
Тэгэхээр ийм болгоныг ингэж судалж мэдээд ирвэл тэр бөө баяжна. Оюун ухаан. Тэр нэг оюун ухаан баялаг болж юм ойлгохын хэрээр онгодынх нь чамд өгж байгаа өгөгдөл мэдээлэл нь өшөө нэмэгдэж байгаа байхгүй юу? Чи өөрийгөө улам л одоо хөгжүүлээл юм сураал сэтгэл санаа чинь маш гэгээлэг болоод баяжаал гэвэл чиний оюун санаанд яг таарсан тэр хэмжээний өгөгдлийг чамд өгнө. Чи ёстой нэг ахархан бодолтой, ёстой ойрын бодолтой яваад байвал чамд юм мэддэхгүй чи тэрэндээ л нервтэл хүнээс очиод асуугаад байна. Тэгэхээр зарим хариулт бол чамд байгаа. Тэгэхээр иймэрхүү нийтээрээ ёс уламж би одоо их тодорхой тавьж ирлээ. Энэ цаг их орд юм байна. Нийтээрээ энэ ёс уламжлал зан заншлыг аяйгуу сайн дагаж мөрдөж тахлах болно. Зүгээр яг уу наадам маягийн юм хийж болно шүү дээ. Тэр чинь бол хүн баясчиж шүү дээ. Хүн баясчиж за яг уугаад идээд ширээний эдэнээс хуваачиж. Би бол бөө хүн дээр. Чи үнэхээр бөө болоод тэр өвөө аавынхаа ч юм уу нутгийнхаа овоон дээр очих чиг бол болж өгвөл нэг бараа болж байгаа ганц нэг хүнтэйгээ очиод эхлээ чи өөрөө тэрнтэйгээ яг хэлээ ойлголцоод тах. Яг эхлээд өөрөө оч. Дараа жил дахиад оч. Тэр чи тэр овоотойгоо өөрөө ойлголцдог болоод ирнэ дээ. За тэрний дараа бас нэг нутаг оронд ганцуд болоод ирэхийн цагт бороо орохгүй ч юм уу нэг жаахан нэг тиймэрхүү байгаад байвал очиод хэлийг ойлгодог болсон хүн чинь та нэг хур хайрлаарай энэ зун нэг хуртай байж мал хуу бити гарцдаасаа гэдэг үүднээс тактик гинэ. Тэгэхгүй зүгээр одоо манайхан чинь бол нэг аваа тахигчд юм уу энийг бол ерөөсөө ёстой нэг тийм уламжлал заавал хийх ёстой зүйл гээл нэг мэддэгч мэддүүч тэгэл хин нэг дагаал яваад тахилгатай аваа гэдэг амжицсан аваа байна өр удмаараа тахдаг мундаг тэрийг бол одоо ураг төрлөөрөө тахдаг босгосон аваа төр зас төрөөс тахдаг аваа тэр одоо эрдэм номтой өөрсдийн тэр чадал хүч онгоц сүнс нь байдаг аваа гэд ийм хид хідэн тахилгууд байна. Тэгээ тэр дотроос тэр ах トゥ ураг төрлөөрөө дахиад сурцсан улсууд бол тэрийг яг тэр маягаараа л тахина. Тэр хүмүүсийн ингээд 100 жилийн өмнө аав нь өвөө нэг овоо босгосон байгаа байхгүй юу. Тэгээ манайхан тахина гэдэг нь ямар учраас тэнд лус савдаг оршоод байгаа юм биш юм. Тэр ураг төрлийн оюун ухааныг нэгдмэл нэг болгож штэ. Нэгдмэл нэг. Жил болгон тэрэн дээрээ тэр ах トゥ аав маань энэ овоог босгосон. Бид нар ингээ үе удам дахиж энэ овоог шүтчихээн гэдэг чинь цаад утгаараа нэгдүүлэх оюун санааг нь бэлдэж өгчөөд өнгөрчихөж байгаа байхгүй юу? Одоо хойж ирээдүй уур удамтайгаа бөөнөрөө хамтдаа бие бинийгээ таньж мэддэг болоорой. Эн чинь Монгол ухаан байна шүү дээ. Тэрнээс тэнд нэг сүнс байгаа. Тэрийг та нар будаа цагаа өгөхгүй бол балраад байгаа шүү гэдэг биш вэ шүү дээ. Дараагийнх нь эхнийх нь тийм. Манай өвөө энэ овоог босгосон нутгийн да. Бид нар жил болгоо энэ нутагтаа овоог ингээд лам авчирж ирээ тагуулдаг. Яг бол лам ирээл ном уншина. Гэтэл цаад санаа Монгол хүний оюун ухаан юу хэлж ийн гэвэл надаас хойш энэ үр хүүхдүүд нь тарж бутраахгүй тулд яаж эднийг цуглуулах вэ? Сүсэг бишрлэр нь нэг л удаа цуглуулъя гэж шүү дээ. Тэхийн тулд нэг овоо босгоод за одоо юу гөрөөчин гэдэг овгүй л жишээ нь. За манай гөрөөчин овгийн миний одоо бид нар зургуулаа. Миний энэ 6 ах トゥ угийн үр хүүхдүүд надаас хойш энэ овоог жил болгон тахих шүү гэд заагаад нөгөө хэд чи ажил амьдрал ямаагүй нэгэл одоо баян сайхан болгодог гэл очиод байгаа боловч эцсийн мөчид тэнд нэг ураг төрлийг нэгтгэж байгаа санаа юм баггүй юу. Тэр овооны шалтгаанаас л тэр овоог тахихын тулд нөгөө ах トゥ тарж бутрахгүй жил болгоо уулзаж хүү хай сайхан байна муудалцахгүй сайхан байна. Тэгэхээр цаад утга нь монголчууд ураг төрөл хагарч бутрахгүй үндэс угсаа тарж бутраахгүй тулд тахилах руу хийж исэн байгаа. Тэрнээс тэр лус савдаг нь тэндээс хашгичаад байгаа юм биш ээ. За хоёрдугаар тахилгатай газар гэж байгаа. Тусдаа бүр тахидаг. Тэрийг төр засаг дээр үе одоо цэргийн ёсоор буюу төрийн хэмжээнд тахиж ийсэн. Тэгэхгүй бол одоо аюулын байдаг гэдэг. За гуравт нь одоо бас тийм айхтар лам бөөмө очиж тахидаг газар байна. Бүр юм цаанаасаа тийм уулсан. Хинж одоо тэнд овоо босгоочгүй байхад догшин хайрхан. Тэгэнгүү тэрэн дээр одоо харагдаж овоо босгоод бүр ихний нүүдэлчдийн ихний гарлыг судлахаар одоо жишээ нь зарим чулуу овоо бол нүүдэлчдийн
хилийн хязгаарыг тогтоож ирсэн зүйл байхгүй юу? Энээс цааш явахгүй. Ерөөсөө л тэр бүр эртнийхээ ярил л да. Нүүдэлж явж байгаад энд аваа босгочлооч чулуугаар. Энэ бол юу вэ? Бидний хязгаар. Хил хязгаараа тогтоогоод яваад нь штэ. Энэ. Тэгэхээр аваа дотроо ийм олон сагалгар модонд шанх гэж юм байна. Тэр нөгөө модон онгон тагтаг аваа. Баруун аймагуудаар айгүй их ийм мод босгоцсон. Дотор нь хадууны толгой хийцэн. За тэр авааг бол дээр үед морины өсвөл өргөж ийсэн. Хадаг тавьдаг ёс чинь төвдөөс орж ирсэн. Аваанд хадаг тавьдаг байсан. Монголчууд үс тавьдаг байсан. Хадууны ус. Унжава морины үснээсээ таслаад уйдаг байсан юм. Тэгээд сайхан адуу хурдан адууга буюу их хурдан адууга тэнд аваачиж онголдог. Одоо энэ уламжлал баруун аймгийн зарим нутгуудаар байна. Та тэрийг тэгээ тагтдаг ёс байна. Яагаад тагч юм? Тэр дашгин эзэнтэй хайрхны лус савдах тэнд очиод оршчихл юм бол тэнд очиод ууж идэх ч юм уу тэнд ямар нэг юм болоод ирвэл энд нэг эзэн байна. Энийг тахигээд номтой хүн өрж авчирж ирээд нутаг орноороо нийлгэж байгаа тэр уулыг аргадуулна. Тэгээ тухайн жилдээ сайхан болно. За овоо тахих ёс нь юунаас үүсэлтэй гэж байгаа. Янз бүрийн судалгаа байдаг. Гэтэ энэ бол бүр яг түүхчдч вэ эртний судалгаанаас өмнөх судалгааг нь би хэлье. Би бол эрдэмтэн хүн биш. Одоо арай өөр нүдээр харж байгаа. Тухайн оронд нутаг усанд нүүдэлчнээс буюу нүүдэлчин амьдралаас л үүсэлтэй байхгүй юу? Аваа. Ган зуд болоод одоо мал хувь буюу хамгийн нүүдэлчтэй хамгийн том амь зуулгын асуудалтай байгалийн гамшиг тулгархад л тэрийг л тагж байгаа хэлбэр харагдаж байгаа хэлбэр. Тэр хайрхны лус савдаг булаг шанд энэ жилдээ булаг битгий ширгээсэ эх жилдээ зуд турхан бүү болоосоо гэж нүүдлийн аж ахуйн байдлаасаа болж дахиад энэ нь сүүл рүүгээ хувийн буюу одоо ингээд хувьсэлд ороод бидний одоо хүсэл сэтгэлийг гүйцэлдүүлэхийн тулд одоо бид нэр зүгээр сайхан болж иж гүйж очиод юм гуйдаг болсон. Зөв энэ мэдээч. Гэхдээ эртнийхэн тэгэхээр хэд хэдэн янз вэ? Нэг нь анхных нь бол юу байсан бэ? Хилийн хэмжээс хил хязгаар тогтоох гэж байсан. За тэр үедээ хөл овоо гэж юм бүтээсэн байгаа. Буддын шишээ орж ирээд зарим уул 3 овоо байдаг. За хөл овоо, тарих, зүрх овоо, тарих овоо гэж байна. Одоо хувааж штэ. Эхний жил хөл овоонд нь очиж мөргөнө. Хөл нь хаана? Хамгийн доод. Бэлдээ. Нэг овоо босгоцсон. Хоёр дахь жил зүрх буюу донд нь. Гурав дахь жил тарих оройд ирнэ. Тарих овоо. За ийм уламжлал бас гарч ирсэн байна. Энэ нь хизэнээс гинэ? Энэ сүүлд гарч ирсэн. Буддын шашны одоо шарын шишний хөл овоо гэж юм гарч ирээд ийм нарийн утга зүйтэй ийм тэр за тэгвэл бүр маш эртний овоог би бас тайлбарлая. Аранг буюу бөөгийн дардс гэж дараа гэж байдгийг. За бөөгийн дараа гэдэг юм маань бол тэр тухайн бөөх хүнийг өнгөрөхт нь үр удам үндэс нахаа одоо үр удам залгахгүй энэ хүн энтэйгээ дуусна гэж ивэл хувцас сунартай тэр чихт нь газарт оршуулад хонин чулуугаар дардгийг. Тэгээд дараад овоо болгоод тэрийг онголж жил болгон ирсэн хүн болгон цагаан сүү өргөж тагтдаг. Тэрийг бөөгийн дараа буюу бас нэг төрлийн сүүлдээ одоо бид нэр овоо гэдэг нэртэй болно. Тэгээд энэ хүмүүс бол бөөгийн дараа л юм биш. Дараа. За ийм олон янз зарим газар ингээд чулуу уулцсан байдаг. Тэр бол овоо биш ээ. Тэр бол дараа. Тэр үедээ нутаг орондоо муу ямиг ингээд дардаг ёс байна. Одоо энэ нутагт хошуунда ганцуд болоод өстө 3 жил бороо орсонгүй гэвэл энэ нутагт гай барцад муу юм нүрэлчжээ. Одоо гээ сайн ламнар ч юм уу бөө авчирж ирж байгаа тэр хамаг муу муухай ямиг нэг газар дараа тэгээд тэр том чулуугаар дардаг. Тэрийг тахих хэрэггүй холоор явдаг. Тэгээ тэрийг бас ялгах хэрэгтэй. Ингээд дараа гэж байна, бөөгийн дараа гэж байна. Зүгээр хилийн овоо гэж байна. Яг тахилгатай овоо гэж байна. Тэгээ энэ олон овооны учир шалтгааныг мэдж вэж, ер нь таньж вэж, яг өөрийнхөө тэр очих ёстой газартаа очихгүй бол нөгөө танихгүй газрын бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр гэдэг үг чинь тэгж үссэн. Юу гэвэл зарим газар юм битгий өргөөдөө хорлогддгийн гэдэг чинь
тэр овооны эзэн хорлоод байгаа юм биш. Чи дараатай газар буюу өргөд идэг. Яг тахих ёсгүй газрын нөгөө үзэгдэх байдлаас нь овоо гэж мэдэж ойлгоод очоод бөөлөд ч юм уу юм өргөхөөр дараалчаад байна шүү дээ юм. Тэгэхээр энэ бүх шалтгаанаа таньж мэдэж яагаад юм хийх хэрэгтэй. Хамаа намаагүй овоосон чулуун дээр очиод бас юм өргөж ингээл тойрж ингээл яваад ах хэрэггүй юм тий. Зүгээр өнгөрчих хэрэгтэй. Ер нь тэгээд тэр мэдгүйсэн дээр тэгээд юм би одоо нэг ёсыг бүр буруутгах юм чигнаалтах. Одоо танаа гэрийн гадаа ингээд би зөрөгтэй чамайг унтчих чинь хашгичаад байвал яах вэ? Хоёр орилчээ явуул чи цочинд. Тэр нэг юм мухар сүсгнээсээ салах хэрэгтэй. Ингээд овооны хажуугаар явахдаа энэ жолооч нар чагнаалтдаг. Тийм байхгүй. Чи зүгээр нойрмолохгүй машинаас сайн барих хэрэгтэй. Тэрнээс тэр шаардлагагүй шүү дээ. Хоёрт нь тэр овоон дээр одоо өрүүл, таяга, сэтэрхий, бурхнаа, овоо бол хогийн цэг биш юм аа. Тэр чинь чулуугаараа байх хэрэгтэй. Чи өргөмөр бол будаа өргөлдөө. Тэгэл очиод харахаар амар нүд талтармал юм байдаг. Тэгэл морины толгой, өхрийн толгой, тэгэл таяг, өлгий одоо юу юм одоо нөгөө чи нөгөө ингээл ойлгоцсон байхгүй юу? Ямар нэгэн хэрэглэлтгүүнээс гарч дараагийн эзэн гарч ирсэн бурхны ч юм уу янз бүрийн имийг хаяа ихээр хогийн савд хаягаар сэтгэл дэйгүй юмгүй. Тэгэхээр тэрийг хаана байлгаж болохгүй те хамгийн ойрхон хоёр газар нэг нь гандан нэг нь овоо. Ягаад гэвэл тэр овоо хүн очиод тэрийг хизээж авахгүй. Тэгэхээр хаяхаас хайрын санал энэ мухар сүсгээ. Хэрвээ бурхан имтэрсэн байвал овоонд битгий тавиач. Тэр чин овоо чи ерөөс хогийн цэг биш байхгүй. За тэр хадаг торог өргөж болголууд яах вэ? Ямар амьд мод боогоод байгаа биш. Ингээд нэг шон татаад өргөж болно шүү дээ. Тэгвэл тэн дээрээ тийм одоо аваарт орчоод өрүүлээ ямар хэрэгээр өргөж байгаа юм бэ? Тэгвэл өрөөл, таяг, маяг, гипс, мипс байхгүй юм байхгүй газрууд биш. Тэг айгүй мундаг энэ манай зарим бөөнөр энийг цэвэрлээд одоо бүр нэр усын мэдэхгүй нэг бөө залуу бол маш их цэвэрлэж явсан. Тэр чи ямар ачтай буянтай хүн бэ? Тэр хүнд өгөгдлөө шүү дээ. Мэдчихин тэр хүн. Яс уламжлаа мэдчихин шүү дээ. Энэ ингэж байдаг юм аа. Дараагийн хүнд нь цэгтэй байдаг. Тэгэхээр энэ мэдчлээ ингээд чи овоон дээр очиод 10 будаа аваад шуу ядад толшноо. Сүү бариад оч. Нэг иймэрхүү байдлаас л овоон дээр очиж мөргөх ёс уламжлал байна. Тэ эртний нөгөө бэлгийн чулууг овоон дээр чинь бүрийд очтгүй. Үнгэн харанхуу, нохоог үдлийн цаг бүрий гэсэн 3 цагт очтгүй. Үүр шөнийн заагаар очтгүй. Нар дээр хөөрөх буюу нар үдийн нарнаас өмнө очиж байгаа гэж байгаа юм заяа. Үдийн нар их богинохон гэж байгаа. Ер нь 11 цаг гэж байгаа. Нар их дээр уулын орой дээр хөөрсөн цагт гэж байгаа. Овоон дээр очино. Очихдоо бүсээ бүсэлж очино. Дээл хавцтайгаа. Зоригтой очих хэрэгтэй. Тэгээд одоо тэр овоо руугаа харахтаа нар зөв тойрж уул руугаа гараад буцаад одоо наашаага тэгээд овооны өгсөн замаараа буцаж буудах гэж байгаа. За зүгээ буруулж бууж ирдэг гэж байгаа. Би ч нэг овоо мовоо руу харж лээсэн. Тэгээд өөр зам байхгүй чи яах. Буцаал тэр зам. Одоо харин ийм л болчоод байна. Инхээр л би бөө ярмааргүй гэдэг чинь цаг үе өөрчлөгдөд. Тэгэхээр ингээд овоон дээр очиод тэр овоон дээрээ өргөж байгаа юм бэлгийн чулуунаас 3-ыг аваад хормоолж явдгийг. Тэгээ хормоотойгоо бариа дээшгээ гараад за тэгээ овоонд очих байгаа хүн яаж очдөг юм бэ гэсэн чинь машинтайгаа орой дээр нь гардаг юм гинэ. Хичнээн гарах боломжтой байсан ч гэсэн. Яадаг гэсэн чи их ядарч хөлсөн гар зүдэрч очихоор тэр хүний мөх юм хаягддаг гинэ. Тэхийн тулд одоо тэр чулуугаа аваад дээшгээ алхахдаг гэж байна. Тэгээд алхаад гүйж очиж одоо ядарч очихоор тэр хүний лайс алдаг гин. Тэгээ одоо хүн зорж ичиж байгаагийн шинж гэж шин золгох гэж байгаа бол за тэгээ буугаад овоогоо 3 чулууга тавиад сан уугуулна. Сан буюу арцуугуулна. Тодорхой хэмжээний. Яагаад заавал утлаг уугуулна. Тэр ламж вэ, бөөч вэ альч нэг утлагаар. За тухайн утлагаа утаад тэгээ өргөх идэ будаага өргөөд тэгээ юмаа гуйчаад ингээд ийм энгийн зөв шүү дээ. Тэгэхэд чи одоо заавал тэн дээр маах шөөл юу юмсэн бусын юм аваач тэглээгээд чиний амьдралд өөрчлөлт орохгүй маа. Чи тэрийг аягүй сайн ойлгоо зарим хүмүүс. Одоо энэ мухар сүсгийн талаар маш сайн дэлгэрэнгүй тайлбарлаж ярихгүй бол үс хумснаас ахуулаад өдөр судар заагаад өгцөн. Ерөөсө хог шороогоо хүртэл хаана хайдгүй гэдгээ
өдөр судраар харцсан. Яагаад ер нь монголчууд Хумсаа авах гал зурхаа хараалах юм л шүү дээ. нөгөө хорглон дэнтэй байх үедээ нөгөө хайчаар хумс авах гэж байгаа хүүхдийнхээ гарыг аваад тэг хэрүүл болоод бөө юм болдог гэж. Тэнгүүд нөгөө монгол ёс чинь нөгөө тэрийг нөгөө бэлэг тал руу нь хөгжүүлээд шүн хумсаа авахаар хэрүүл гардаг гэдэг үгийг үүсгэсэн байгаа. Үүндээ ингээд үнэн шүн хумсаа аваад хэрүүл гарахгүй л дээ. Хумсыг нэг л хумсны талаар би нэг сони юм хэлээ. Айлын гэрт хумс авч болтгүй. Хар илгийн хүн танаа дээрээ хумс авал танаа буйны ам хаагддгийг. За. Тэгээд тийм учраас хумсаа хаяхта ёс байна. Тэр чинь ингэдэг ёс байсан гэж байгаа. Тэхийн ивэр тэнгэр тэмээсүүл газарт хүрэх цагт чамааг би ирж авъя гэд газарт болдог гэж байгаа. Тэр нь ямар ч ёс заншил сүнслэг юм байхгүй. Зүгээр л үхэр идчихдэг үстэй зүг. Тэгээ үхрийн ходоодноос хүний өмс чи ингээд зогтцсон гарч ирдэг байхгүй. Тэрийг л зайлуул нөгөө үхрийн хайрлах үүднээс Монгол уламжлалыг чинь тэгж дэлгэрүүлж тийм үг хэлтэй одоо итгэл үнэмшлэр нь тэгээд шов нөгөө сэвэ бити хаяараа гэдэг дээ. Шов өрөндөө аваад хийчтэй их зовдсон шүү чигээд тэр хүн зовдөг биш нөгөө шовны хөлөнд орооцолтчдаг юм байна. Бүр би яг тийм зураг үзчихсэн. Тэгээд хүний өсний сэв чинь нөгөө шовны хөлөнд орооцолтохороо тасалчдаг юм байна. хөлийг нь. Тийм. Тэрийг мэддэг учраас яаж энэ олон хүмүүст аргыг заах уу гингүүтэй чи өсний сэвэ бөөрн хилээд хаяа шовоо өрөндөө ичвэл чи их зовдсон шүү гингүүд нөгөө итгэл үнэмшилтэй хүмүүс чи айгаад энэ мэтлийг Монгол уламжил гэдэг бол ийм гоё бэлэг оюун ухаанаар биднэрт ингэ зааж исэн болохоос цаана ямар нэгэн чи үхэж чадах гэсэн процесс байхгүй. Хаалга бити алдлаа. Үүс бүтдгүй. Зүгээр ёс суртахууны хувьд зааж исэн байгаа. Насны хажуу 70 мэрдгүй. Муухай хамгийн муухай. Юу гэвэл одоо үлвэрч өгч байгаа хүний шинж гэж байгаа. Шагаа мах иддэггүй ингэнэ. Яадгийн гэсэн чинь тэр их одоо буян заяатай тарган махыг идчихэд очиж шагаа мах идэхээр амны ишиг хардаг гин. Тэгэхээр энэ мэтлээ ингээ бидний бэлэг Монгол хүн бэлгээрээ төвд хүн аргаараа хятад хүн залиараа бид бол бэлэг оюун ухааны ард түмэн. Тэгээ бэлэгдэж энэ байгалийн хуулийг маш сайн мэддэг учраас бид нар бүх юмаа бэлэг зүй болгож явж исэн. Энэ цаана хүмүүжлийн ёс суртахууны доголдлыг арилгаж исэн үйл явц болохоос биш. Ямар нэг амар шашинлаг юм биш. Тэрийг өнөөдөр буддын шашинтай хутгаад мунхар сүсэг болгоод өнөөдөр хэрэгжилж ийн бараг шүтлэг болгоцсон. Үгүй. Шүтлэг гэдэг чинь тис ондоо зүйл. Монгол ёс уламжил гэдэг чинь ямар шашинд хамааралгүй маш том юм чинь хэдэн мянган жилийн бидний ёс суртахууны доголдлоос арилгаж ирсэн уламжил биш шүү дээ. Хормоо одоо ингээд гөвдгүй ингээд тэгж хүний нүдэнд охин хөөхөд муухай харагддаг учраас буян үрийн заяа зайлтгий шүүгээ заагаад өгчингүүт хормоогоо хүний хажууд гөвдгүү. Хүнд уг нь бол зүгээр хүнд муухай л харагддаг. Муухай л харагддаг. Тэрнээс одоо 1000 гөвөөд байтхаа нүцгэн яваад зүгээр байна шүү дээ. Тэгэхээр энийг мухар сүсэг болгоцсон юм аа. Хамгийн хэрэгтэй шүтлэг мөрөглийг хаяад энэ нөгөө ёс суртахууны доголдлоос арилгах хүмүүжлийн маягийн сургаалын мухар сүсэг болгоод шүтээд байна. Одоо тэрийн талаар энэ бас нэг эпэм арайд яварч нүг залуу ярина л гэдэлээ чухам юу ярих вэ? Би бас нэг сонсч үзье гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ мухар сүсгээс салах арга байна. Тийм учраас чи тэр овоонд шаардлага бол өрүүл машиныхаа суг таяга битгий өрөг. Шаардлагагүй бол тэр их сүү сайл битгий цац. Ер нь бүр шаардлага бол тэр овоо мовоо руу яваад ах хэрэггүй. Үгүй одоо тий шаардлагагүй, зориггүй бол юунд очих юм бэ? Чи заавал чи үнэхээр шүтлэгтэй, итгэл үнэмшилтэй одоо өөртөө бүр тэр хэрэгцээтэй гэж бодож байгаа бол очил доо. Энэ мэтлээ ингээд биднэрт ингээд надад ингээд дурдж ярихаар судалж мэдснээр зөндөө зүйл байна. Тэр тавгийн эдэг хүртэл тэр гэрийн онго тэр дотор нь хийцэн байдаг. Учраас тэрийг хөндлөж ингэж ясалж исэн гэж байгаа. Тэгэхээр ингээд бидний энэ нүүдэлчин монголчуудын өөрсдийнх нь соёл уламжлал нь өөрсдөө маш том хүмүүжлийн соёл байсан байна. Тэр хүмүүжлийн соёлыг судар номон дээр багтааж авч яваад чадахгүй учраас яаж зарим сургаал номлолоор зааж ирсэн байна. Ам дамжих байдлаар. Ам дамжих. За тэр сургаал номлол нь бол бэлэг оюун ухааны буюу итгэл үнэмшлэр. Энэ нь сүулдэ ингээд шашин янз янзын энтэй нухацж холилцоор хагаад юу болсон? Мухар сүсэг болцсон. Одоо гэрийн өннөөс битгий бариа.
болдгүй гэдэг үннээс үрээд яахчгүй. Тэгтээ Монгол үндэтгэл бах л да. тий мэдээж тэр. Тэгэхээр ийм мэтлээ энэ болгоныг мухар сүсэг болгонгуудаа сүултээ бөөгийн мөргөлтэйгээ холж байгаа байхгүй юу? Шашинтайгаа. Тэгээ ингээд нөгөө жинхэнэ буддын шашинч биш, жинхэнэ бөөж биш. Ингээд бүр хоорондоо бүгд ингээд холилдоод юу мэддэхгүй болцсон. Тэр лам одоо бөөж шиг гал ус дахиад хараал өрөөл хариулдаг ч шиг бөөн лам шиг хичнээн том их зүтсэн баг ном майн уншаад яаж явдаг ч шиг ингээд одоо бүр ямар болгоно мэддэхгүй ингээд хоорондоо холилдсон. Ингэж болохгүй яг шарын бөө гэж бол байсан юм аа. Тэр бол ном мэддэг айхтар лам ном эрдэмтэй бөө эрдэмтэй хоёулынгийн авцсан тийм хүнийг хэлж байгаа. Чи мэдэхгүй таринч мэдэхгүй хүн шарын бөө болно гэж юу ахав тийм ч. Тэгэхээр энэ мэтчлийн энэ ёс уламжил тал дээрээ чи ямар нэг одоо ерөөсө хүмүүс ч нөгөө ямар нэг юм ингээд одоо нэг өстө хүүхдээ гомдоочоод юм авч өгөөд харагддаг нэг юм арга зүй ш залмаягийн одоо ихнэрээ гомдоочоод аргадах ухаанаа олохгүй болонгод мөнгө өгдөг ч юм уу бэлэг авч өгдөг ч юм уу бидэрт нэг тийм юмыг ингээд өөрийн гмиг ямар нэг юм өгөж сайруулдаг ийм сонин сэтгүүтэй болцсон учраас тэр шашин шүтлэгтэй тэгж хандаад тэрнээсээ болоод чи ямар нэгэн одоо овоон дээр очивол одоо хичнээн их будаа өргүүл чиний юм бүтэх гээд байгаа юм шиг одоо хин их сүү өргөсөн миний юм бүтэх гээд их шиг тэр урт торг өргүүл одоо болчих гээд байгаа юм шиг ийм болчоод байна. Тэгэхээр угтаа биш чи залбирч итгэж сураагүй бол чи юу ч хийж тэр байгаль хогоор бозорлаад нэмэргүй байхгүй юу. Тэрэн шиг бөөгийн тахлах зан үйл бол маш энгийн даруухан байх ёстой. Тэр суламжлалаасаа л улбатай. Тийм ёс уламжлаараа дагвал тэр маш энгийн. Яг тэр одоо бүр жинхэнэ ёсороо бол тэр чунсал ч юм уу галд өргөх юмнууд бол яг байглаас нь ингээд тэр нүсэр их юм хэрэггүй шүү дээ. Тэр тухайн үед манжийн бодлогоор энэ олон ард иргэд ядуу ард иргэдийг манжийн ноён шарын шашны том тэргүүн хоёр одоо тэр нутгийн тахлах хийх гэж штэ. За ноёны бүх барилд нь овооны тахлах. Энэ ядарсан монголчуудыг тойруулаад монгол ноён суудсан, манжийн амбан суудсан бүх барилдуулаад кинон дээр байдаг үстэй. Тэгээд л өстой ингээ ширээ дүүрэн идэ будаа боо засцсан. Тэгээд нөгөө хишиг тараана гээл нөгөө ядарсан мөн хүмүүс тараагаал. Тэгээд нөгөө овооны тахлагт очиж гидс гарах гад хоол идэх гээд байдаг үстэй. Тэгээд нөгөө цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна, үе нэг цадна, овоо тахилгаар нэг цадна гээд бүр тийм хошин үг гаргацсан монголчууд. Тэгээд манжи нөгөө том ноён золох. Тэгээд ийм энэ манж монголчуудын шарын шашин хоёрын нийлж хоорондоо тухайн монголчуудыг эзэлж исэн бодлогын чанартай шашны хачин зан үйлээсээ салах болоогүй мүү монголчуудаа. Одоо бол ер нь бол тийм иймэрхүү зан үйлсээд ах шашны талын одоо ийм мухар сүсгсээд ах юм бол шаардлагагүй байна л та тий. Хизээч энэ шүтлэг мөрөглөө хайж болохгүй. Тэрийгээ яг зөвөр шүт. Маш ариун гэгэнээр. Би хэлээд чи нүсэр юм чирж явж нүсэр юм өргснөөрөө болохгүй. Тухайн үед яагаад нүсэр юм өргөдөг байсан бэ гэвэл тэр бодлогын чанартай. Тэр олон нэг хулшуу ноён тэр олон ядуу ард иргэдийг цуглуулж санаа бодлыг өөртөө эргүүлэхийн тулд одоо баг бууны суманд үхшгүй хүчит гэдэг шиг нэг кинонд юун дээр гардаг штэ. Монгол кинон дээр хуйлгаан хотогт хурж ирээ суудсан манжийн амбан ирсэн тахлаг болж ийн гэдэл идэ. Тэгээд тэдний чинь бүгдийн дараа нь ядарсан ард иргэд юу гэж хэлэх вэ? Төрийн хайр хишиг. Бурхны хишиг. Тэгээд тэр чинь баярлж байгаа шүү. Манжийн амбны хишиг. Овооны хишиг. Тэгээд энэ бол манж шар хоёр монголчуудын оюун санааг удирдах гэж ийсэн хамгийн ихний арга буюу шашин шүтлэг гидс ходоод хоёроор нь удирдах арга. Одоо ийм сонин тахлаг цайлагнаас салах цаг өнгөрсөн. Мэрсэр хийж илээдэг юм байлээ. Хасаагүй л хийж байгаа л үү. Яахын тэр нэг зураг нь явж ирсэн шүү дээ. 99 шахуу өндөр боов засцсан. Тэр хичнээн айл өвчүү аваачаа тавьцсан. Галд өргөж байгаа гинэ. Чи ингэж тахлахын чинь бид нар эргээд нөгөө
утгагүй төр засаг, утгагүй манжи үеийн хогийн утгагүй юм руу орж шít. Хэрвээ чи очих ч байгаа бол нэг 10 будаа сүү хоёроо бариад оч. Арц 3-аа. Галд нь өргөч, сүүгээ өргөч, будаага. Тэгээ чи залбиралтай жинхнээсээ тэр гүн залбиралд орох хэрэгтэй байхгүй юу? Тэр бөө ч юм уу лам ном уншаад эхлэхэд чи яг нүдэ ханд суугаад л одоо ёстой яг тэр лам бөө шиг сэтгэл дотроо тэр тахилгыг хүлээж аваад тэгэл ёстой будаа сүүгээ ёстой яг сайхан өргөхөд тэр тахилга. Одоо утгаа алдлаа шүү дээ. Хаа сайгүй овоо босгоцсон. Тэгээд эртний уламжлалт ёсныхоо овоог сэргээж бөлгөж сэргээх хэрэгтэй. Миний овоо чиний овоо гэдэг ингээ өмчлөөд бараг бичиг газрын бичиг авцсан шахуу хаа сайгүй овоо. Ер нь тэгээд овоог би тийм бил газар босгодог гэж сонсоогүй. Замын хажуу мэжүүд овоо босгож байгааг ерөөсөө мэдэхгүй. Тэгээд хэлбэрчлээ нэг бортер жолоо авчирж ирж асгаад тэрийгээ тойрч суугаад тэн чинь уламжлалт чинь хаан байгаа. Тийм дээ. Тэгвэл одоо орчин цагт ийм болцсон бол би чинь хашаандаа очиж овоогоо баярлуулж болно шүү дээ. Энд ирчтiin бэлээ гэд. Тий. Энэ миний овоо. Яагаад тэрийг уулын орой дээр байсан юм? Хамгийн өндөр цэг дээр тавьж байгаа хамгийн өндөр оргил руу харьцах гэж буюу тэнгэр газар ус гурвын огтлолцсон цэг буюу энергийн төв дээр яг тэр овоог босгож исэн байгаа орой дээр. Тэгэхэд хүн тэрэн дээр их гарахад маш их өндөр энерги хүний бие рүү шингэдэг. За тэгээд тэр энергийг авангууд эрэгтэй хүний хэмэр сэргэхээр эмэгтэй хүнийг зарим овоон дээр гарч болтгоо гэдэг нь хоёр шалтгаантай. Нэг нь маш их өндөр уулын орой дээр энергитэй газар овоо байвал сав хөрдөг. Эмэгтэй хүн гарахаараа нэг доороос хий аваад тэгээ ингээд ийм одоо галзуу солиотой ч юм уу унтаж хөвтөж чадхаа байж эхэлнэ. Нөгөө тэгвэр одоо тэрийг л одоо эмэгтэй хүн гаргадаггүй гэдэг Монгол ухаан сэтгцэн биш шүү дээ. Эмэгтэй хүн гарахаар яагаад гэвэл тэнгэр газар ус гурвын огтлцсон цэг гэж яриад байгаа буюу тэр энергийн төв гэж энэ хаа сайгүй байгаа. Яг тэрийг мэдээ тэр уулын оргил дээр нь шавх үзүүртэй гурвалж юм овоо босгоод тэгээд тэн дээр гараад залбирахаар энерги орж штэ. Сэргээл эхэлж штэ өвчин зовлон. Тийм өндөр энерги байна. Тэрэн дээр эмхтэй хүн очихоор зарим одоо тийм хүчтэй энергитэй газар эмхтэй хүн сав өрдөг. Хий ордог гин. Тэгэл ингээд бачим тэрийг монголчууд эртнээс мэдээд энэ эмхтэй хүн гардгаа аваа гэд нэрлэлцэн. Тэр чинь зөв байхгүй юу? Төрийн тахилгатай дошхон одоо дайн тулааны буюу цэргийн их тахилгатай хайрхан дээр эмхтэй хүн гарч болохгүй. Тэр чинь нөгөө ямар шалтгаан нөгөө дорд үзэж байгаа юм биш. Цусан тахилга буюу тэр дээр үед сүлд тахихад маш их цус өргөж одоо янз бүрийн зүйлд буюу тэр зүрх мөрх өргөжсэн. Хүүхэд эмэгтэй хүн хоёр үзэж болтгоо гинэ. Нүд бузартдаг гэдэг улаан үздэггүй. Тэр яг тэрэн шиг Монгол ёсонд мал гаргаж яхад жирэмсэн эмэгтэй хүүхэд хоёр мал молохыг үзэж болтгоо шээ. Тэр хүн нүдний заяа хайлна гэдэг байгаа бол тэр чинь тийм муу юм авцсан бодолтой кодлцсон хүн дараа нь тэрнийгээ төсөөлөөд өвчин ирдэг гинэ. Тэгэхээр Монгол ухаан гэж ийм мондог ухаан. Энэ бол бөөгийн оюун ухаан. Зүгээр ахугаас үүсэлтэй л ийм зүйлс. Тэгэхээр Монгол бөө мөргөл бол шашин биш. Энэ бол ёсон яг бидний өнөөдрийн амьдралаас урган гарч ирж байгаа бодит зүйлийг бид тэр арга 사амыг олоод дом ширэг болгоод байгалийн тэр зохиолгоотой бөө мөргөл гэж байгаа. Энийг хэн нэгэн зохиогоод байгаа юм биш. Тэгэхээр би тэрийг судалж мэдээд ямар нэгэн байдлаар уншиж судлаад ийм нандин нарийн байдаг бол энэ музейг байгуулъя гэж санаанд ийм музей байгуулсан. Тэгээ энийгээрээ юу хэлэх гээд байна гэвэл хүмүүст энэ соёл уламжлалыг түгээе. Тэрнээс над тэр цоол хэрэгэм юу гэдгийг тэр даглаг хийдэг ч юм уу олны оройд гарахт ямар сонирхол алга. Ганцхан энэ соёл уламжлалыг бид алдаж болохгүй. За соёл уламжлал ёс заншлыг алдахаар чиний дотоод адгууснаас ялгадаг ёс суртахуун алдагдана. Тэгээд ирэхээр чи нөгөө Ахмад хүнтэй үеийн юм шиг харьцсан өр өвдөхөө болж эхэлж штэ. Ёс уламжил байхгүй гол руу шээчээ. Лус авдаг байдгүй юм чи. Нам одоо хөрөөд ямар хамаатай. Энэ хөгшин хүн гэж юу яриад байгаа. Адилхан л ядарч штэ чи бослоо. Тэгвэл одоо өнөөдөр бидний тэр үндэстэн байх утга учир алдагдаж эхэлж байна. Бид энэ олон үндэстэн улсуудаас юугаараа ялгаатай байгаа соёл ёс уламжлал. Үгүй энэ дэлхийн ертөнцид байхгүй өвөрмөц зан заншилтай байна штэ. Тэр ээж аавыгаа мэддэг, мэдэрдэг их үрийн зөн
Тэрний нэг нь юу гэж аль ч улсад байд хүнийг Монголд байгаа. Ботгоо голсон энгийг морин хуур тавлаад юу ячдаг ахуулцдаг үстэй. Гэхдээ ийм өвөрмөц ёс заншилтай эсхий гэрт амьдардаг ийм сонин ард түмнийг энэ ёс уламжлалын сонирхож ирээд байгаа шүү дээ жуулчид чинь. Бид нар энийг л үзүүлэх ёстой байхгүй юу? Тий. Тэрнээс одоо өнөөдөр монголчуудаас юу үзэх юм бэ? Чин технологиороо дэлхийгээс дэндүү хозорсон юм чинь шүү дээ бид нар. Яг үнэн биз дээ. Тэгэхээр энэ хүний дотроос урган гарч ирдэг тэр байгальтай холбогддог оюун мэдээлэл Монгол хүнд л ганцхан үлдчихэд байгаа юм байна. Бусд нь бүгд шашин шүтлэг гэдэг тийм л зохиомл юм руу орцсон юм байна. За энэ ард түмэн дээр очиход тэр нэг нүүж явдаг. Нүүж яваа гих дотор нь айгүй сонин хүүхэд нь өвдөхөд эмнэлгээс илүү давс гал руу шидэд хүүхдээ харгалчаад байна. Тэгэхээр эднийд нэг тийм байгальтай харьцдаг энерги оюун байна. Энийг чинь л ойлгож мэдхийн тулд ирээд гайхаад энэ гэр дотор зовж зүдэрч энэ шороо тоосон дунд бид нэртээр жуулчд ирж байна. Тэгэхээр бид нар энэ ёс уламжлалаа сэргээгээд энийгээ л үзүүлж харуулдаг байна уу? Энэ сайхан өв уламжлалаа таниулах хэрэгтэй. Энэ бол бидний хамгийн том соёл. Энэ чинь өөр улсад ийм байхгүй үзээч гэсэн. Тий. Тэгэхээр Монгол хүний ганцхан ялгаа нь энэ шашин шүтлэгтэй холилдоод эн чинь ингээд ёс уламжлал биш шашин болчихж байгаа байхгүй. Тэгэд одоо цагаан сар тэмдэглэлт чинь шашны баяр юм уу монголчуудын баяр юм уу? Би энийг ерөөсөө мэддэг хүнээс нь асуумаар байгаа. Би ч гэсэн. Гэхдээ монголчуудын баяр л. Үгүй шарын шашны баяр юм уу? Монгол хүний баяр юм уу? Тэгээд тэгсэн мөртлөө энэ цагаан сар шашны хятадууд хам дэлхийн нийтээр бол хятадын баяр гэдгээр мэддэг. Энэ ном уншиж насаараа эрдэмтэн болж цолыг авсан улсууд хариултыг өгөхгүй одоо би ямар тэр төр зэсгээс нь цолыг аваад сэтрийн зүйцэн хүн байгаа биш. Юу хэлэх чинь гэвэл шашин шүтлэг төр засаг гэхээс илүү Монгол хүний тэр ахуй соёл уламжлалаар нь цагаан сарыг тэмдэглээ. Тэр ууц өвчүү боов шоунд ерөөсөө битгий анхаарал тавь. Ачаал бүгд нэг бит юу. Тэр мөр гаргах хэрэггүй. Би яг яадаг байсныг бүр яг энийг яриад дуусгая. За тэр настан мастан тогтдог байсан, одоо очичдаг байсан. Одоо тоог нь өргөдөг байсан гэл байна. Яг эртний уламжлалаараа бол цагаан сараар одоо тэр өнтөө өвлжж гин явж гин хавартаа золголоо цаг тооны баяр нүүдэлчдийн баяр гэл айгүй олон янзын тайлбар. За бас нэг ийм юм байсан. Ах トゥ гэрээ нэгнийгээ эргээд ядарсан нэгнээ одоо мэдэх гэж очдөг тэр ёс байхгүй. Цагаан сараар одоо уулзахгүй байж байгаад уулзаад бүгдөө золголдоод нэг нь их ядруу явж байгаагаа мэдчихэндээ эргээд тэрэндээ тусалдаг байсан. Мал тастаж өгдөг байсан. Тийм ёс байсан байхгүй юу. За бид нар одоо ураг төрлөөрөө нэг 50 60 байлаа шүү дээ. Цагаан сараар уулзсан чинь эрдэнэ одоо нөгөө мө хингуачи их зүдэрч яваа юм ба шүү дээ. Үр хүүхэд нь өвдөөд гээд бүгдөө очиод золгож тэгэнгүүтээ тэндээ нөгөө золгосон ч юм уу очсныхоо гэрт зовлон гараад ядруу амьдэрч ивэл тэр ах トゥ нэр нийлээд мал хуу тасалж тэгж одоо тусалдаг байсан. Ийм баяр байхгүй юу? Нэг талаас яг тэр хүн ёсны ёс суртахууныг хаяад дээл хувцас юу өмсөх үү, ямар том ууц тавих уу, хичнээн хол чи алхаж энэ гутлын мөрөө гаргаад чи зовхоо өрөөл зовно. Ямар ч өдөр тэр мянган чидэр гэгрийн гадаана мүс сайлууд тавиа тэр лам бурхан ирээд идэ долоогоо ч үгүй ч үү. Эн чинь би бол жоохон амьдралд ойрхон бодтоор. Ерөөсө тэр бүх муу юм хаяад гэж ярьдаг да. Тэр надаар хэлдэггүй ярьж байгаа. Гэтэл хамгийн чухал нь тэр олон ах トゥ гэрээ золгож уулзалтаад төрөл дотроос нь ядарч яваа хүн байвал тэрэндээ бүгдөө нийлээд тусалдаг тийм том ёс байсан. Энэ ёс нэг ч өнөөдөр яриаггүй байна. Энэ ёсыг нэг ч хүн мэдэхгүй байна. Хэлбэр төдий юмд анхаарч байна. Тэгээ одоо ингээд нийтийн том ёс уламжлал баяр найр наадмаа жоохон тийм шашинлаг бус, сүнслэг бус хүн ёс суртахууны үүднээс хийж сурмаар байгаамаа. Ер нь бол тий ингэж хийж тэгэхгүй одоо их ядруугинд очтол одоо идэх хоолч муутай айл цагаан сар хийж яхад л одоо өстой торгондоо багтаж ядсан дээл өмсөд тэр айлд одоо хичнээн анхалцаад яах юм. Эн чин хүн тэгэхээр эн чин ерөөсөө хүн зөв хөвцлөх нь зөв.
Тэгвэл эн чинь их зөв сайхан нэгнийдээ очиод золгоод нэг нь ядарч ивэл хоорондоо дараа нь уулзалдаад цагаан сараар нөгөө мө хин Дамдангаагийн татсан хүүхд чухтаа алдаад их ядруу явж илээ нэг нийлээд нэг тос хүргэе гэхээр нөгөө айл сахалт ахтуу нийлээд нэг мал хуу таслаад өгдөг ёс байсан юм байна. Тэгэж одоо нөгөө жил ах トゥ угаа ядарч гин үү зөвж гин үү өгч үү өргөдөж үү гэдгээ бас нэг үзээд хүм ёс суртахууны тусламж үзүүлдэг байсан эн чин цагаан сар. Энийг хаяал одоо ерөөсөө нэгнээсээ уралдаж хамгийн том ууц тавьж хичнээн их хоол идэж гидс үзээгээ задартал идэж ууж тэгж одоо ингэж баярлах чинь бол зөв л дээ. Тэгтээ яг айлд очиж байгаа юм чинь мэдээж нэг айтайгаа хоосон гарна ч гэж явах нэг айтайгаа хоол унд идэл суулгүй л яг. Монгол хүн чинь идэж уугаа бурхнаар заалгахгүй. Ямар ч юмар заалгахгүй. Би тэрийг ярьдаг. Хамгийн гол нь цагаан сарын баяр жишээ нь ийм юм байх ёстой байдаг юм аа. Ядруу явж ивэл нийлээд нөгөө хэдтэйгээ уулзалтаад тухайн үед. За тэр овоо тахлага бол ийм байдаг юм аа л гэж ингэж л хэлээ. Зөв. За өнөөдөр их бүр огт мэдхгүй сайн зүйлсүүд бас их ярилцлаа. Их зүйлч мэдэж авлаа. Их удаа ярьлаа. Гэхдээ мэдхгүй амар хурдан л дуусчих шиг боллоо шүү дээ. Амар л гоё юм зөндөө ярьлаа. Тэгээд энэ мэдчлээ харин тий ингээд ийм одоо яс уламжлалтай холбоотой монголчуудын тий бүр эрт дээр дараагийн дугаар тэр жирэмсэн эмэгтэй хүн юуг анхаарах уу буюу тэр яаж ус самдаг байсан Монгол ёсонд тэр хүүхд ураг гидсэндээ яаж сэвтээд томорхоор яаж зовд өвчин зовлон тусдаг талаар би бүр маш эртний уламжлалаар нь бүр ясан сам эдрийг бэлдэж их сэдрийг бэлдэж яагаад ярьж өгье заяа. Тэгэл дээ. Гоё. Тэгээ тэр төрсөн нутгийнхаа газар дээр яг яавал хөрвөөдгийг яг зүгээр л очдөг юм уу? Ямар янзлаар очдөгийг тэр талаар яриа. Тэгэл дээ. Тэгэд өнөөдөр бас их гоё зүйлсүүд ярьж өгсөнд гэлалаа. Их маш олон зүйл сурж бас мэдэж авлаа. Да ялангуяа тэр аваа талаар би ч гэсэндээ яг үнэ хэлэх мэдтгүй л шүү. Тэгэл ингээл одоо ярилцах тусам мэдээд байна. Гэх мэтчлэн ойлог ч гэсэндээ үзэж харж байгаа улсууд бас их зүйлийг мэдэж авч байгаа. Тэгээд маш их баярлалаа. За дараагийнх дээр бол одоо ярих сэдв тодорхойлчихлоо шүү дээ. За энэ зүйлсийн энэ хүнд их хэрэгтэй. Энэ ямар нэгэн шашин ч юм уу мухар сүсэг биш шүү. Тий. Яг Монгол хүн эртний үед яаж исэн гэдэг тэр одоо ч бидний амьдрал тийм. Яг ахуугаасаа л үүдэлтэй юм аа л ярьдаг шүү дээ. За баярлалаа. Өдрийн дугаараа ингэ дуусъя. Сайхан боллоо. За баярлалаа.